За орой минь төргий эрхэм Орой сонсогч та минь. бүхэндээ. За зочиндоо бас орой минь бидний урилгыг хүлээж аваад ингээд шүн болж шүү бас л 21 цаг болж байна. Тийм ажилсаг охин одоо шүн чамаа байхгүй ингээд цаг гаргаад ярьж байгаад маш баяртай байгаа. За одон чимгээ Франц дээрээ хэр зэрэг удаж जैन хоёлаа эндээс юу нэг хэлэх үү? За тийм сайн байцгаана уу бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. Өдрийн мэнд нэг бол Монголд өдөр байж биш магадгүй. Яг үнэ. Би Францад ирээд одоо бараг 12 жил гарсан болж байна дөө. Ер нь бол нэлээд удаж байгаа. Тэгээд Францаас ирэхээс өмнө би урд нь бас Чехийн Парагт амьдарч байсан 2 жил гарсан. Тэгээд ерөнхийдөө Европт ирээд нэг за бараг 15 жил болох ч шиг л ерөнхийдөө. Тиймэрхүү. За манай зочин маань нэлийн авьяастай зураач эмэгтэй байж байгаа. Тэгээд бас их гадны оронд амжилттай явж байгаа манай монгол хүмүүсийн маань нэг байж байгаа. Тийм болохоор өнөөдөр их сонирхолтой сонин сайхан юмнууд бас сонсох байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас их залуу хүн байж байгаа. Одон чимгээ чи Франц руу анх явахдаа 2 жил айл одоо манай монголчуудын хэлдгэр айл цэвэрлэх гээд явсан гэж яриад идэв шүү дээ. Би болохоор энийг айл цэвэрлэх гэдгээсээ илүү эн чинь бараг л мэрэгчлээтэй явдаг шүү дээ. Айл чинь тэгээ дээрэс нь бас нэг хүний хийдэггүй юм биш. Нэг юм буруу ойлголт яваад ах шиг надад санагдтыг. Айлын зарц болсон ч гэдэг юм уу тий. Хөөх юм минь одоо тэр айл юм хийдэг юм цэвэрлэлт юм гээд эмгтэй хүн болгон гэрийнхээ ажлыг хийдэг ялгаа байхгүй тэр ажлыг л хийж ин гэж би ойлгоод байдгийг. Тэгэхээр маш залуу байхдаа Францад одоо айлын өөрчлөгчөөр явж хахад тэр үед ямар зүйлийг бодоод очсон хойноо ямар нэгэн бэрхшээл юм уу бодод санснаас чинь зөрсөн эсвэл нь бодод санснаас чинь илүү харин давуу ашигтай талтай ч юм уу ямар байдлуудтай тулгарч ив анх. Ерөнхийд нь яг таймлаад ярихад л би анх Парагд яг сургуулаа сурж байгаа. Тэгээд нэг жил ер нь завширлаад тэгээд Парис явж байгаа мөнгө хийгсэн. Нэг жил мөнгө хийчихэд буцаж хурж ирээд өөр мэргэжлээ сурах гэсэн ерөнхий зорилго байсан. Тэгээд яг таны хэлдэг шиг яг гэрийн өөрчлөгчээр анх энэ Парист нэг айлд ерөөдөө гэрээ өөрчлөгчөөр орхолоод тэгээд энэ ч хурж ирээд тэр ажлыг хийсэн л байна. Тэгээд таны хэлдэг шиг үнэн л да манай монголчууд энэ гэр цэвэрлдэг гэж ихээр бүгд тэр ерхий нэг доод мэрэгжлэх ч юм уу эсвэл нэг зарц гэдэг утгаар нь хардаг байсан. Яг тэр нь манай монголчууд өөрсдөө нэг гэрээ өөрчлөгч байхгүй эсвэл нэг тийм нэг дээр үеийн сэтгэлгээтэй байсан болохоор ингээд хүн бид нэг гэр орон цэвэрлж байгаа хүмүүсийг зарц гэж хардаг байсан л байна. Тэгээ миний хувьд болохоор яг хэцүү зүйлүүд бол байсан. Яг анх мэдээгүй жоохон залуу хүн ч байсан. Тэгээд яг тухайн үед бас нэг сайн мэдээлэл аваагүй. Яг өндөө бол зүгээр жоохон гинэн бас зориг гаргаал тэгэл гарыг хүрээд ирсэн байлээ. Сүлд нь ингээ хараад тахад. Тэгээ амар олон зүйлийг би өөрөө мэдээгүй. Тэгээ тухайн одоо Франц ч яг хичнээн Европч гэсэн дээр Чех, Франц хоёрын хууль дүрм тэр улсын хууль дүрмжийн хоорондоо тис ондоо хийх цаг гадаад хүмүүсийг ажиглуулах дүрм энэ төр гэдэг. Тэрийн бисаа нарийн мэдгүй өөрөө хөөд ирсэн. Ер нь тэрнээс бол би жоохон хэцүү байдал орсон л бичиг баримтын талаас болоод тэр нь дахиад мэдээлэлгүйгээс ер нь мэдээлэлгүй юм л ер нь гай болж таарсан л да. Тэгээ яг хэцүү байсан ч гэсэн би дээрээс нь яг юм сурсан, ойлгосон. Тэгээ би өөрөө бүхэл ямар ч гэсэн Францд ирсэнээс хойш миний бүхэл хийсэн бүтээсэн зүйл миний зүгээр 0 гэхээсээ илүү баг би хасгаас эхэлсэн юм санагдсан шүү дээ. Тэгээ сүүлд нь одоо ингээд бодоход за яг мэдээлэлгүй ирдэг миний угаасаа буруу. Тэгээд яг тэрнээс болж би ерөөдөө жоохон хэцүү байдалд хэзсэг жоохон явсан. Тэгтээ яг хүн тэмчин дээр нэг юм сурахын үед сураад ойлгох үед ойлгоод тэгээ одоо л гайгүй хөлөө олцсон уучраа мэддэг хэл усаа сурцсан болохоос гайгүй. Тийм. Тэгээ өөрөөс яг Франц бас би зүгээр Франц Чех хоёрын хооронд нь харьцуулахад надад яг ч Франц магадгүй хүмүүс нь илүү татунсаг санагдсан яг ч мэдгүй. Наурсан би Монгол гэж өөргөө хэлэхэд ихэнх хүмүүс намайг айгүй илгээр хүлээж авч байсан. Яг магадгүй Чех чинь жижигхэн улс болохоор тэгж магадгүй л дээ. Яг тэр талаараа надад жоохон зарим нэг зүйл дээр илүү жоохон ашигтай байсан л дээ. Тийм. Тэгээ яг ер нь бол юм л үтсэн дээ. Гоё ч юм үтсэн, муухай ч юм үтсэн. Яг хөрх ярьж байгаа байхгүй. Би юм мэдхгүй хүрээд ирсэн байна лээ гэдэг 12 жилийн дараа. Тийм би тухайд ингээд одоо ингээд би өөрийгөө ингээд харахад би ямар амар гинэн ямар амар би заримдаа өөрийгөө ямар амар тийм гинэн зоригтой байсан юм гэж хардсан шүү дээ. Ямар амар би тухайд Франц хүртэл би зураг 150 хүн евро тоо.
дараа нь цэл мэдэхгүй тэгээд юу бодож тэгээ амьдран би хүн амьд ерөөсөө таньдгүй монгол хүн амьд танихгүй. Тэгээд нэг холын хүний итгэлээр ингээд айл хүн айж ин гэхээр нь хүрээд ажиллаж байгаа байхгүй. Тэгээд болчондоо болгочондоо гэсэн монгол хүний одоо зоригтой ч гэх юм уу тийм зориг ч юм уу гин ч юм уу ямар ч байсан болно гэд ингээ гарчдаг. Тэр хүмүүсийн маань нэг юм бэ манай. Би яг өөрөө тийм замаар тоосноо. Би сүүлд нь одоо ингээ бодоод ингээ одоо зарим нэг хүмүүс ингээ шууд гараад явна гэх би тэр хүмүүсийг жоо ингээ зөрөвдөд хэлчихсэн. Яна энэ хүмүүс дахиад тийм амар зам туулах үү. Харин яг тийм шиг л тэгээд нөгөө өөрөө тийм зам туулсан юм болохоор нөгөө хүмүүсийг яхаа наана нутаг орондоо бизнесн дээр гэдэг тэр нөгөөд нь ойлгохгүй байгаа шүү дээ. Ойлгохгүй л өөрөө очиод утчаад одоо намайг болохоор тэндэ бай гэж яриад ах ингээд уулахгүй байна гэж хараад. За тэгвэл их хөөрхөн төвхтэй юм бэ. Мэдээч хэрэг амаргүй зүйлийн хажуугаар амаргүй зүйлээсээ сурсан маш их юм өнөөдөр хүртэл чамааг одоо дагаад явж байдаг сайхан зуршлууд ч юм уу чадвар суусан байж таараа. Энэ талаар нь бас хоёулаа дараа нь ярилцсан. Тэгээд анх Чехт эрэхтэй болохоор чи маш бага насндаа буюу ер нь 10 жилийн сургуулаа төгсөө ирж байсан байж тээ. Тийм 10 жилийн сургуулаа төгсвөл яг Чех улсыг сонгосон юм бол Чехэд очиж бас 2 жил сурсан гэж би сонссон. Тэгээд энэ талаар нь асууж болох уу? Чехийн амьдралын талаар. Манай их яг тухай Чехд ажилладаг байж байгаад тэгээд яг гэр бүлийн визээр жишээлбэл намайг явуулсан ерөнхий оюутны визээр яг гэр бүлийн виздэг батах нь яг манай их байдаг болохоор намайг оюутны визээр Чех рүү оруулж яасан байхгүй. Тэгэл яг л нэг бусдын жишгээр хэлээ сурлаа 1 жил. Тэгээд нэг суржийн хоорондоо одоо бас сайн юм нарийн учир мчраас мэдхгүй тэгэл нүдэн анжирал хамаагүй мэрэгчлэрүүл конкурс өгүүлсэн. Тэгж яагаад нэг мэдсэн чинь нэг сургуульд орсон байсан. Олон улсын худалдааны менежмент гэдэг. Тэгэл яг сурдгаараа явж л байсан л да. Гэхдээ энэ цаанаасаа нэг тийм нэг миний хийх ёстой юм биш гэсэн сурах ёстой мэрэгжил биш вэ гэсэн мэдээлэл надад ингэ байгаадсан юм. Яг семестр ингээд батуулаад явуулсан 1-р семестр 2-р семестр гэл. Тэгээ нэг хүний нэг цаад нэг жижигхэн хоолой нэг цаанаас нутан чимгээ энэ чиний сурах сургууль биш байна гэх тэгээдсэн байхгүй. Тэгэл би тэрийг за ер нь бол болио өөр ингээд ямарч 1 жил би жоохон поз авъя. Тэгвэл би нэг 10 жилээ төгсөөл яс 10 жилээс 2 жилийн юутай өмнө 2 жилийн өмнө төгссөн. Тэгээ яг арай жоохон залуухан тэгээд нэг бас өөрөө сайн мэрэгжил гэдэг зүйлийг бас сайн мэдхгүй тэгээд жоохон сандраад тэгэл нүдэн анил хамаагүй ингээл сургуульд орох хэрэгтэй гэсэн тийм байдлаар хөдөрсөн болохоор тэгэл эхний сургуульд орсон байсан юм байл л да. Гэтэ яг хөө цаанаасаа нэг юм за одоо болоо гэсээр бол өөрөө болоо л. Тэгж тийм л үйл явдал болсон доо. Тэгэхээр энэ тэнд ер нь их л зөрөгсөл гараад явуулсан байх тийм ээ. Би сүүлд нь одоо утганы залуугийн тэнийг лүү залуу хүний зориглол мэдхгүй явж байна. Одоо тэгээд аачлаар одоо тэгээд энийгэд одоо залуу хүний зориг ч юм уу гэд одоо энийгэд ярьж байгаа ч гэсэн ер нь гадны орныг зориод гарцсан тэр шийт чинь өнөөдрийн өнцгөөс харахад гэх юм уу зөв байсан уу? Эсвэл чи Монголдо юмаа хийгээд бас өөрийнхөө үеийн хүмүүстэй адилхан хөл нийлүүлээд улсын хөгжилд тус нэмэр болоод тэндээ байж ах хэрэгтэй байсан байна гэж бодож явдггүй. Одоогийн байдлаар би одоогийн байдлаар л сэтгэл хангалуун байгаа. Яг бол ер нь бол гарч ирсэндээ би ер нь зөв л юм хийжтэй гэж боддог. Гэхдээ яг Монголд байсан бол бас сайхан амьдрал байсан байх л да. Хэл сайн мэдэхгүй байна. Тэгэхээр яг одоо байгаа зүйлд сэтгэл хангалуун байгаа болохоор ерөнхийдөө зөв шийдвэр гаргасан байна гэж бодож байгаа. Гэхдээ бас нэг хүний бодол чинь тэгээд цаг хугацаагаар өөрчлөгдөж биш магадгүй би 5 жилийн дараа магадгүй би 20 жилийн дараа ч юм уу 30 жилийн дараа айгүй сүлд нь бодоод би ингээд сайхан ус орондоо байжахгүй гэд хүн чинь жоохон хөшрөөд нас яваад ч юм уу ихээр жоохон өөрчлөгдөж байж магадгүй яг одоогийн миний насн дээр бол би өөрөө зөв шийдвэр гаргасан гэж харж байгаа л та. Гэхдээ яг өөрчлөгдөх юм шиг байлаа да ер нь бол тэгээд хүний бодол чинь өөрчлөгдөж яг үзэл бодол нь өөрчлөгдөж туссан үнэт зүйл өөрчлөгдөд айгүй л сүл харамсаж магадгүй. Тэгэхээр сайн мэдэхгүй байна. Одоохондоо би ер нь бол хайпл байна л та, жаргалтай байна л та. Тийм. За маш баярлалаа. Сая ингэж ярьж штэ хүний үнэт зүйл гэж ярьж байна. Ер нь Монгол хүний үнэт зүйл гэж чиний бодлоор юу юм бол? Чи хэр их өөрөө Францад одоо монголоороо байж чадчихэв. Би анх наадах чинь амар их боддог байсан. Манай монголчууд ингэ ялангуяа би нэг яг өөрөө төрөлх гурлын хүн болохоор ягаад ч нэг манай монголчууд Монголоос гарч явахаараа нэг Монголынхаа нэрийг дэлхийд гаргана гэсэн нэг тийм нэг
одоо юу ч юм те нэг урай лоцсонтой байдаг шүү дээ нийтээрээ. Ямар ч салбарын хүн байсан. Ер нь тиймэрхүү нэг цаанаасаа даалгавартай гардаг байхгүй. Тэгээ би бас тэгж бодож исэн анхандаа за би ингээд Монголынхаа нэрийг гаргана гэж жоохон хичээдэг байсан. Тэгээ сүүлд нь бодосон чинь бас хитрхи одоо юу гэдэг зөвхөн Монголын нэрийг гарган зөвхөн Монгол дэлхийн тал одоо юу гэдэг Монголын талтай дэлхийд ингээд зурайтуулна гэж бодоод хахаар өөрийнхөө нэг хувь хүн гэдэг юм заримдаа жоохон мартчихад байгаа юм л хитрхи ингээд би яг үүндээ би Монголд өссөн төрсөн үнэн. Гэхдээ би яг өөрөө бас ингээд яг ингээд нарийн ингээд сүулт нь ингээд жоохон ингээд холын занаас ингээд өөргөө харахаар бас зарим нэг зүйлийг би үнэхээр мэдтгүй юм лээ. Яг өөргөө төрсэн газрынхаа одоо юу гэдэг нь одоо нарийн ёс заншлыг мэдтгүй. Ерөнхийд нь бол баримжаагаар мэддэг. Тэгээ бидээс өөрснөө хэлээр нь ярьдаг болохоор за магадгүй яг монгол хүн болохоор өөргөө мэддэг гэж боддог ч гэсэн яг бүр нарийн зүйлсийг амар бага мэддэг би сүулт нь энэ дэрсэн хойно ингээд харьцуулаад ингээд харахаар би бас юм мэдтгүй мэнэ гэж мэдэрсэн байхгүй. Тэгвэл үчэн за би эхлээд ямар ч эхлээд би хувь хүн байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэргүй миний Монгол гэдэг одоо юу гэдэг нь тэр identity чинь бас надтай хамт байнга л явж л байгаа л ямар нэгэн байдлаар. Тэгэхээр би анхандаа яг уран бүтээлч гэдэг хүн утгаараа эхлээд би хувь хүн байж үзье. Тэгээ тэргүй миний өссөн тэгээ сурсан мэдсэн мэдээллүүд нададтай хамт явж байгаа болохоор ямар нэгэн байдлаар угаасаа миний Монгол гэдэг нь гарч ирж байгаа гэж би боддоо шүү дээ. Тэрнээс шууд би л нэг яг би хэлбэр талаас бол ерөөсөө тэгж Монгол дээл мэдэн үзэж юмсаа гадуур явдаггүй л дээ. Баяр маярд очил очно. Гэхдээ яг уг агуулга талаасаа ч юм уу эсвэл одоо юу гэдэг нэг монгол хүн болохоор шиг би гिचнээ энд ирээд утсан ч гэсэн би аль болох Монголтой жоохон холбоотой байхыг хичээдэг. Ядаж би интернетээр хараад Монголд өнөөдөр юу болж байна, улс төр ч юм уу нийгэм зүгээр урлаг соёлын одоо юу гэдэг шин дуу ч юм уу кино ч юм ерөөд аль болох жоохон ингээд холбоотой байхыг хичээдэг. Яг гэвэл би өөрөөс 100% биеэрээ оролцож чадахгүй байгаа болохоор ийм гоё интернет гэдэг зүйл байхад тэрийг ашиглаад холбоотой бай ядаж нэг жижигхэн ч гэсэн мэдээлэлтэй би гэсэн нэг тийм жижиг мөрөөд тэг чармаалттай байдаг шүү ер нь л. Монголоос ихэд уучлаарай. Тийм. Хоёроор Монголоос таяр гэдэг одоо нөгөө хөтлөгчийн дундуур нь ороод зочин манай хөрх юм болж байгаа шиг энэ хоёлоо тийм бэ монголоор хэр их амьсгалж байна гэдээ асуусан шүү дээ. Тэгэхээр бас Монголынхоо мэдээллийг их үзэж цаг үетэйгээ Монголынхоо цаг үетэй бас хамт ямар ч байсан алсаас хараад байж идэг юм байна. Тэг хүмүүс ер нь яаж хөгжөд байгаа юм, улс орн маань яагаад байгаа юм, юу болж байгаа юм, юу болохгүй байгаа юм гэдгийг харж байгаа юм байна. Хараад байдаг юм байна. Бас их зөв шүү. Тэгэхгүй бол зарим хүмүүс маань бас их мэдээлэлээс холдсон олон жил болцсон. Монголд тийм байхгүй гэж ярьдаг. Үгүй шүү, Монголд их хөгжсөн байгаа шүү. Монгол тийм юм орцсон байгаа, ийм болцсон байгаа гэд бас юм мэдхгүй хүмүүстэй ч таарж байдаг. Тэгээд нэг сонирхолтой юм асуух гэсэн би одон ч юм бэ. Чиний Facebook дээр чи 1921 оны 4-р сарын 30-нд төрсөн. Тэгээд харахад их залуу хүн байж байгаа байхгүй. Тэгээ яагаад юм 1921 онд төрсөн тэгээд дээрэс нь эрэгтэй хүн гэж ингэж бөөлөх болсон юм бол ямар шалтгаан байсан бол энийг нь асууж болох уу? Ганц би эмэгтэй юм болохоор нь залуучууд их юм бичээд цагт саад болоод исэн юм болов? Ямар шалтгаан байсан бол? Өөхөө наваа ерөөсөө мэдсэн бичдэг шүү дээ. Одоо хүн байх. Яг тухайн үед бид нэг миний дипломын ажил хийжсэн байхгүй. Тэгээд тэр нэг Монголын хувьсгалын талаар ч юм уу Монголын түүхэн зургнууд олдоод тэгээс 1921 он ч бас амар чухал он жилүүд Монгол хүмүүсийн хувьд тий. Тэгээд би за ер нь бол интернет дээр нэг заавал 100% үнэн мэдээлэл оруулаад хэрэггүй санагддаг учраас ямар ч гэсэн төрсөн он сараа тавьчих. Гэхдээ нэг зинхэн оноо тавиад хэрэггүй гэж бодвол тэгэл эрэгтэй эмэгтэйг би зөв хамаагүй сонгоод ирсэн л байна. Би тэрийг харж байгаа ганцаараа инээд сууж илнаа. Ямар учиртай юм болоо гэд. Би энэ бараан чинь тэгээд менюийн залуучууд тухайн үед бол нэг байхгүй л байсан шүү дээ. Тэг над руу мессеж бичдэг залуучууд байхгүй байсан шүү дээ. Нэрээ манай подкастыг сонсож байгаа ганц би залуучууд байх юм бол манай одон чим их сайхан охин ингээ ганцаараа бидгийг шүү гэж хэлчихгүй. Тэгээ харьцаж болно шүү гэд хэлжээвэл хоёлоо одоо шал өөр нэвтрүүлэг болох гээд байна. Хосын жоо. Тэгээ хосын жоо шүү лээ.
За нэг тийм тэгвэл 21 оных нь учрыг ингээд ямар ч гэсэн олчлоо. Тэгээд одон чимгээ чи Франц улсад дүрслэх хурлын сургууль төгссөн мэрэгжлийн зураач хүн байж байгаа 5-6 жил сурдаг болтой байсан. Тэгээ энэ мэрэгчлэр ер нь Францад сургуульд ороход хэр хялбар байдгийг юм бол орцсон хойноо төгссөн хойноо бас ажлын байран дээр ер нь ямар байдаг бол одоо ажил олох байдлаараа Францд би тийм дүрслэлийн дээд сургууль төгсөөд яг конкурс бол ер нь жоохон анх тэр өрсөлдөөнтэй байд юм байлээ. Намайг тухайд конкурс өгж яхад 430 хүүхэд шалгаад 30 хүүхэд шалгаж авч байгаа. 430-аас 32 хүүхэд шалгаж аваад. Тэгэхээр ч бас аваа 3-4 үе шат болж иш явдаг юм байл л дээ. Яг нь хамгийн гол нь Францд ягаад нэг дүрслэх урлаг тийм одоо тийм чухал байх хэрэг угаасаа эднээсийн түүх нь ямар байлаа урлыг хэрхэн хүлээж авдаг ч юм уу. Тэгвээсээ урлаг бас нэг талаасаа бас амар бизнес болсон болохоор энэ зүйл чинь амар чухал нэгэнд амар чухал болохоор хүмүүс одоо юу гэдэг урлагаас орохоор ерөөсөө айдгүй. Тэгээд ерөнхийдөө бол яг л нэг дээд сургууль ямар өрсөлдөөнтэй яг тийм зарчмаар л явдаг юм байлаа. Яг би 5 жил сураад төгсөөд чи ерөнхийдөө бол монголоор бол тэмцүүлээд уран бүтээл болчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө надад өнөөдөр миний орлоготой байх, орлогогүй байх ерөнхийдөө 100% надад шалтгаалаад явчихж байгаа юм л да. Тэрнээс шиг ажил бол гэдэг юм байхгүй. Монгол ч гэсэн тийм байдаг баг. Тэгэхээр яг миний бүтээж байгаа бүтээл хэрвээ тэр одоо юу гэдэг юм худалдан авахшаа таалагдчихвэл магадгүй би нэг тэгээд энэ сард цалинтай дараа сард цалингүй ч юм ерөөхдөө тийм хтүү одоо юу гэдэг нэг орлогоо нэг орлогогүй гэсэн тийм зарчмаар явдаг л та. Гэхдээ яг хоо чинь хажуугаар нь анхандаа би анх хэлж байхдаа угаасаа яа харахгүй би хажуугаар нь ажил хийж эхлэсэн л та. Тэгэхгүй бол бас анх намайг хинч танихгүй би дөнгөж сургууль төгссөн хүүхд. Энэ манай энэ Франц чинь ялангуяа Парис бол дэлхийн улс орн болгоны бүр 40 мянган уран бүтээлч дэрж хүчээс ордог байхгүй. Энэ чинь зөвхөн Франц болоод байгаа юм биш. Бараг л доотлол нь 4-5 мянган өрсөлдөгч одоо би зөв өрсөлдөгч нүдээр харуул яг тийм хүмүүс байгаа л да. Тэгэхээр энд ерөөхдөө амар их алдааны талбар болдог байхгүй. Ерөөд яг дотор нь ингээд орохоор зөвхөн Франц хүмүүстэй ч өрсөлдөгч бүр дэлхийн хүмүүстэй өрсөлдөх хүмүүсээ тэр Франц чинь дүрслэх хурлын салбараар бас маш чухал болохоор ингээд энэ тентхийн улс орны бүх болгон хүн болгон ирдэг. Насны хүмүүс ирнэ тэгэл ерөөдөө л ер нь л их юу өрсөлдөө амар өндөр санагдаж байна. Тэгээд нэг хэсэг нь чимээгүй болчвол хүмүүс амар хурдан мартчихдаг. Яг дүрс урлагч нь бас нэг одоо юу гэдэг юм бусад өөр төрлийн урлагийн хэлбэрүүдтэй босоод бас нэг амар өдөр болгон хэрэглээд байдаг зүйл биш болохоор хүмүүс нэг тоож харддаг. Нэг дуу биш, дууны салбар, дуу хөгжмийн салбар биш, кино салбар биш. Өөр одоо юу гэдэг загвар зохион бүтээгч салбар биш болохоор бас 100% хэрэглээний одоо гэдэг анхан шатны хэрэглээний болохоор хүмүүс нэг тоодгүй. Яг хоо тоодог хүмүүс нь бүр санаасаа ингээд бүр сайн мэддэг хүмүүс болохоор ингээд яг амар тэр зүйл тайртай дуртай хүндэлдэг. Тэрнээс биш бас хүн болгонтэй харьцаад харамсалтай нь харьцаж чаддаггүй тийм жоо урлагийн салбар шиг санагддаг. Тийм. Сая ингээд ярьж штэ уран зургийг сонирхдаг бас хүн амдаа харьцуулах юм бол сонирхдаг хүмүүс цөөхөн гэж ярьж байна. Ер нь энэ уран зургийн салбар уран зургаар ер нь юуг онцгой сайхнаар илэрхийлж чаддаг гэж боддог вэ? Уран зургаар юуг илүү их гоё тод гаргаж чаддаг гэж боддог вэ? Жишээлх юм бол хөгжим гэж бодоход хөгжмөр одоо хөгжим сонсоход хөгжмөр хүний сэтгэлийн мэдрэмжийг хөгжмийн бас нэг урлагийн хэлбэр шүү дээ тийм ээ хөгжим чинь. Тэгэхээр энэ сэтгэлийн мэдрэмжийг маш гоё одоо илэрхийлэх боломжтой тийм ээ уйтгартай байна уу эсвэл баяр баясгалантай юу байдгийг уран зургаар бол одоо бас дээрээс нь одоо ингээ орчин үеийн урлаг гэдэг ихэ бүр илүү комплекс болоод орчин л тааж. Тэгээ ерөнхийдөө бол яг нэг одоо юу гэдэг дүрслэг урлаг гэдэг талаас нь ярих юм бол зөв миний зөв хувь хүний харж байгаагаар бол хэрвээ хөгжим одоо юу гэдэг дуу хөгжим нэг талаас нь таны чихтэй ярьж байгаа тийм ээ. Бүжиг бол таны биетэй ярьж байгаа. Өөр одоо ямар төрөл гэдгийг миний бодлоор зөв яг уран зураг гэдэг утгаараа зүгээр яг уран зураг гэдэг утгаараа ярих юм бол энэ зөв таны тэр нэг мэлмит угаасаа таны тэр тарихтай холбоотой гэдэг байхгүй. Таны мэлмигээр дамжуул тарины тарихтай холбоотой юм шиг санагдаж надад л авдаг. Тийм тэгээс тийм хөгжим сонсохоор биднээс чихээрээ дамжиж тарихтай холбогдсон шиг биднээс мэлмирээ дамжаад одоо юу гэдэг тарихтайгаа холбогддог байж магадгүй. Яг уран зураг гэдэг утгаар нь ярих юм бол
Тэгээ одоо бас орчин үеийн урлагийг бас нэг одоо яг одоо болж байгаа тэгээд урлагийн нэг хэлбэр бол амар маш өргөн гүн гүнзгийд хитрхи одоо юу гэдэг чөлөөтэй болсон болохоор бас нэг хэл зөвхөн уран зураг гэж байхаа болсон. Тэрэн дотор маш олон салбартай болсон болохоор өнөөдөр дуу хэрвээ та дуу дуулж үлдчихмээс ингээд бас тэр одоо юу гэдэг зуршуулгын салбар болоо явчихж байгаа юм. Энэ амар нарийн нарийн зүйл болоо явчихж байгаа л да. Тийх бах та. Сая орчин үеийн урлаг гэж ярьж байна тийм ээ, уран зураг гэж ярьж байна. Би Нью-Йоркийн орчин үеийн урлагийн одоо музей Гугенхайм музей гэж байдаг тийм ээ. Тэр музейд очиж үзчихсэн 2 жил хагас өмнө. Бас нэг удаа очсон байхад бас л их актер урлаг ойлгохгүй ч гэсэн надад маш их таалагдсан. Тийм тухайн барилга ч гэсэн зөвхөн гаднаас нь харахад хүртэлтэй за ингээ урлаг юм байна гэдэг л ер нь жоохон ч гэсэн ойлголттой болоод ингээ ирсэн. Тэр музейг зөвхөн үзэх гэж очисонгүй л дээ. Ер нь тэнд очисных үзийгээд ингээд бүр зорж очиж үзсэн байж байгаа. Чиний хувьд мэдээж олон одоо галерей, олон музейгүүдээр бас үзэсгэлэн зураг гаргаж явдаг бах уран бүтээлээ хамгийн сэтгэлд үлдсэн, хамгийн ингээ мартагдашгүй үнэхээр вау би чинь бас овоо явж байгаа юм байна штэ гадны оронд гээд тийм гоё мэдрэмж өгсөн ямар үзэсгэлэн гаргаж байв. Тийм тохиолдол хаана таарав? Тэр нь ер нь бол 2000 энд нэг Францд тийм 2 маш том залуу уран бүтээлчийн дунд явдаг тийм конкурс гэдэг гоо тэмцээн мэт. Тэр нь бол за нэг 2000 3000 хүн жилөө юугаа материалаа явуулаад тэндээс зөвхөн 60 хүн сонгож авдаг. Тэгээ би баг 4 жил тэмцээж конкурс өгөөд тэгээ 4 дахь жилдээ би анх удаа сонгогдож байгаа байхгүй юу. Одоо тэр 60 хүний дунд нь тэг яг сүүлд нэгээ бодоход би бас 2000 баг 3000 хүний дундаас тэг 60 хүнд нь сонгогдоод тэг тэмцээний үзэсгэлэн гаргаад тэг үзэсгэлэн гаргаад тэр 60 хүнээсээ дахиад 5 хүн сонгоод тийм 5 одоо шагнал өгдөг байхгүй юу. Тэгээ би тухайн үед бас нэг шагнал хүртчихсэн. Тэгээд би шагнал хүртэж байхдаа би өөрөө сайн мэдээгүй жоохон сандраад жоохон балмагдаад тэгээд яг амар хурдан болоод өнгөрцөн. Тэгээ сүүлд нь ингээд 2 3 хянаа гэртээ ирээ бодсон чинь би бас нэрээ бас л хөрхий тийм олон хүмүүсийн дундаас 2-3 мянган хүнээс дундаас сонгохдоо 60-д нь ороод 60-аас 5-д нь ороод тэгээ бас нэг шагнал авчдаг болж энэ гэсэн мэдрэмж авч ирсэн шүү 2018 онд. Тэр баяр хүргээ тэр чи их гол том амжилт байна шүү дээ. Тийм тэр конкурс миний хувьд бол амар чухал зүйл авчирсан байхгүй. Ер нь одоо тэр конкурс тэмцэж орсон учраас одоогийн байгаа миний хамтарч ажилладаг галерей надад санал тавьсан. Гэх мэтчлэн ерөөхдөө бол маш олон гоё зүйл авчирсан. Миний бол тэр бол маш гоё тийм дурсамжтай үзэгдсэн болж өнгөрсөн. Ястаа бахархаас ч аргагүй болсон байж тээ 5 гэдэг чинь маш том баяр хүргэе. Тэгээд ер нь агентлагуудтай хамтарч ажилладаг гэд ярьжсэн. Агентлагуудтай хамтарч ажилладаг гэхээр ямар хилцээ хийж ажилладаг юм бол мөнгө цаасны хувьд мэдээж манай сонсогчд маань бас жоохон сонирхож иж магадгүй Монголдо зураачаар ажиллахад санхүүгийн тал дээр хэрэг юм бол Францд мэргэжлэр ажиллахад ямар байдаг юм бол гэд яг тоо хэлэх шаардлагагүйгээр ер нь нэг жоохон өөртөө ашигтай боломжийн хэмжээнд ингээ амьдраад авах боломжууд байдаг юм болов агентлаг гэхээр бас юу яг хэлээд яриад байдаг юм бол гэд энэ дэр жоохон мэдээлэх үү? Ерөнхийдөө бол галерейнуудтай хамтраад ер нь гэрээ гаргаад хэрвээ миний зургийг зурагч уран бүтээлийг зарах юм бол хоёлаа тэр одоо ашигаас 50-50% авна гэсэн тийм төгрөөд байдаг юм. 50-50%. Тэгээд тэр 50%-аас одоо тэр манай галерей ч гэсэндээ одоо энэ дэлхийн нийгмийн даатгалтуулна. Би бас өөрийнхөө тэр 50%-аас энэ дэлхийн нийгмийн даатгалтуулал тэгэл явдаг байхгүй. Тэгэхээр яг Монгол галерей бол 20% авдаг л да. Нэг одоо уран бүтээл зарахад энд бол 50%. Энэ бол амар өндөр сонсогддог. Тэгтээс заримдаа жоохон гол харалдаг л да. 50% бол амар өндөр сонсогддог. Гэхдээ яг одоо ингээд сүүлд нь энэ галерейтай ажиллагаа 3 жил болж яхад зарим нэг талаас яг гисний өндөр одоо юу гэдэг өндөр хувь авч байгаа ч гэсэндээ тэднүүсийн бас надад өгж байгаа зүйлүүд нь үнэхээр би мөнгөөр үнэлэх ёстой юм байл гэж ойлгосон. Яг л тэр хүмүүс миний маркетинг хийж өгдөг, тэр хүмүүс миний жижигхэн PR-ыг хийж өгдөг. Тэр хүмүүс заримдаа миний завгүй гэсэн үед л миний өмнөөс мэйл бичиж өгч юм уу, тийм хөтө байдлаар тусалдаг болохоор яах чаргагүй. Тийм 50% бол өндөр сонсогдож байгаа ч гэсэн тэр хүмүүсийн бас ажлыг үнэлэх ёстой л гэж санагдав.
Тэгээ ерөөхдөө бол за хүн болгон бас яг уран бүтээлчээр амьдраад байх боломж бас ч нэг намаа биштэй юм чи бас л новол юм болж амьдранда. Яг л энэхийн татвар амар өндөр байдаг. Уран бүтээлчдийн татвар маш өндөр байдаг. Ягаад ч юм мэдэхгүй. 34% алга зүгээр одоо хэрвээ зүгээр би ажил хийдэг гэсэн нийгмийн даатгал за 11-ээс 15% байхад би 34% төлдөг байхгүй. Тэгэхээр ихэд бол 2 дахин илүү төлдөг. Тэгээ ер нь тэгэл урлагийн хүний урлаг тэрээ үнэхээр орох ч байгаа бол өөртөө маш ихтгэлтэй. Тэгээд ямар ч замыг туулсан би ард нь гарч чадна гэсэн зоригтой байхгүй бол гадаад байгаа гэж хүмүүс яг манай таньдаг хүмүүс нам боддог болохоор юм баян гэж боддог бол яг урлагийн зам ялангуяа төрсгөрлийн замаар явж байгаа мөнгө бол яг ирэх үедээ ирнэ, ирэхгүй үедээ ирэхгүй. Тэгэл бодчиход болно дөө. За нэлийн авьяаслаг чадварлаг бийж бас дэшээ их гарах боломжтой юм шиг байна гэд бас ойлголоо. Заримдаа хүмүүс ингэдэг штеп. Мөнгө сая хоёул мөнгөний талаар ярьсан болохоор би асууя гэж бодлоо. Мөнгө хүнийг шуналтай болгоод юм аа. Мөнгөний хойноос хит хөөх дими бэдийн энтрид хүмүүс яриад байдаг штеп. Тэгж ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ мөнгөтэй чинэлэг байдалтай байснаар хүнд ер нь ямар боломжууд ирдэг юм бол мөнгө хүнд ямар боломж авчирдаг юм бол чиний хар. Миний хараа. Одоо бол орчин үед бол мөнгөтэй хотол цаг хугацаа хэмжиж байгаа юм да. Мөнгөтэй бол заавал өөрөөр ирээд цэглээд хав байхгүй. Мөнгөтэй бол заавал метрон суугаад хав байхгүй. Цаг хугацаа хэмжээний яг цаг хугацаа өнөөдөр бас дахиад мөнгө болчихоор мөнгөтэй мөнгө л хэмдэг юм шиг санагддаг ш надад л авдаг. Тэрнээс биш. Мөнгөөр нь боломжтой хөдөлж авдаг болсон үедээ 21-р зуунд бол магадгүй 20-р зуунд мөнгөөр биднес анхны хэрэглээ авдаг гэсэн чинь одоо бол 21-р зуунд зөвхөн боломжийг л хөдөлж авдаг болсон юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол итгэж л харж. За ингээд өөрөө бас мөнгөтэй боломжтой болохоор хүн хөслөөд ингээд гэрээ цэвэрлүүлээд цагаа хэмнэх юм байна. Цаг бол алт болсон гэд ярьж байна. Тэгээд тэр хэмжээнд хүрсэн эсхийг нь би асуумааргүй байна. Гэхдээ чиний хувьд эхлээд өөрөө бас хөл толгойгоолохгүй бүх юм болно доо гэж бодоод ингээд зориглоод гарч ирээд айлын өөрчлөгч хийгээд явж байгаа чинь хилээ мэдэхгүй, соёлоо мэдэхгүй нөгөө ах амьдралын ойлгоогүйгээс болоод хөгжилтэй инээдтэй янз бүрийн байдалд орж байгаа одоо хүртэл хаяа бодохоор инээдч үрдэг. Энгийн жишээ гэх юм бол энэ бол Монгол хүн болгон баг тохиолддог гэж магадгүй. Манай монголчин хин нэгний хөлн дээр гიშг гарын барьж авдаг шүү дээ. Би анхандаа тэр ерөөсө зуршлаа харж чадахгүй. Хин нэг миний хөлн дээр гიშг юм бол би эргэж хараад гарын барьж авчдаг гэсэн ерөөсө. Нэг хүмүүстэй гайхал над руу амар хардаг байсан. Би өөрөө эсвэл ингээд хөл мөлнөр гიშгэн хавтаас нь гүч гарын барьж авчдаг гэсэн. Би тэрийг амар олон удаа давтаж хийсэн шүү дээ. Сүүлдэргээ би одоо болоо гэж өөртөө хэлж зогсоосон байхгүй юу. Энэ бол амар энгийн шуурл. Гэхдээ миний хувьд одоо амар олон монгол хүмүүс давтсан байж магадгүй хаасаагүй. Тарчсан над дээр ч гэсэн. Бидээс юмор толгоонд амар гүн суудсан тэгээд тэр чинь гараас хурдан гаргаж чаддгүй юм байна шүү. Тэнд би олон хүний гар барьсан мөрсөн юм шиг. Зарим нь надад гайхал хараад энэ одоо яах гээд байгаа юм Аз гэж бодсон. Гэсэн нэг залах хүн чиний үеийн хүн таарсан чинь баясаад оо энэ миний гарыг хараад тэгсэн болоод баярлалаа. Өөр рефлексээр шууд гарын барьж авдаг юм шиг. Би өөр тэгдэг байсан. Тэсвэр нь яа мангарын баялаа. Тэрийг болохоор нийтэнтэй байдаг шүү ер нь бодохоор. Тийм шүү. Тухайн айлтаа болохоор асуудлууд үүсдэг байсан нөгөө зарим айлууд чинь энэ юмыг ингэж цэвэрлэн ийм алчуураар тийм юм хийн энэ гэсэн гадны улсууд чинь бас их дөрөв жонтой амьдардаг боломжтой айлууд чинь. Тийм би тэр нэг еврей айлд юу анх үүсгэхээр орж ирсэн. Еврей айл чинь бүр тэр еврей айлд бүр тийм жүүдийн маш тийм гүнзгий итгэлтэнгүүд. Тэгээ тийм айлууд чинь нэг махсуу хоёроо хооронд нь хольж болтгоо. Тэгээ хоёр хөрөгчтэй. Тэгээ тэр зөвхөн сүүний хөрөгч махны хөрөгч байдаг. Би тэрийг мэдэхгүй хамаагүй бүх юм хооронд холио хийчдэг ус. Тэгээл хурж ирэл надад анхандаа тайлбарлаа. Би нэг удаа ямарсан анх мэдэхгүй тэгээ бүгдийг нь холио хийсэн. Тэгээл нэг юм хэлээдсэн. Би бас ячаад хэлэн сайн мэдэхгүй. Ямарсан загнаад байгаа юм би ойлгоод байсан л да. Тэгээл сүүлд рүүгээ надад юм маягтай би толгонд дотор юм маягтай юм ингээл адилхан хийждэг гэж бодсон чинь. Би сүүлд нь л ойлгосон л өөр юм. Сүүнийх нь тустай байдаг юм байна.
тэр махны өргөч нь тустай байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээ би тухайн үед мэдхгүй бүгднийг хойлоод хийсэн тэгэл тэр хоёр намаа загнаалах шиг гэсэн уус ингээл юм хэлээдсэн би цаа хүмүүс бүртээ ингэж бодоод шигдэг байсан шүү дээ. Намайг Герман айлд маргааш нэг юм шүл идэрэл гэж хэлээд ах шиг байсан байхгүй би тэр үед бас хэлээсээ мэдгүй. Тэгээд хөргөчн гол нэг савтай юм заагаад тэгэхээр би яа гэж ойлгосон юм шиг л яа л гэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь маргааш нь тэр савтай юм гаргаад ясан чинь ингээд самарсан чинь нэг юм хоосон хідэн ногоотой чичгэн дөрүүлж манайхаар бол нийслэл салаадны төмслөө ирчихсэн юм шиг тийм ирчихсэн ногоотой. Тэр бүр гайхаад ингээд хоолны халбаар ингээд утгаад махна хайчсан бодлоо бүр ингээд самраад бүр гайхаад за энэ яг мах цахаа малтцсан юм шиг байна гэж буцаагаад тийч. Тийм нийтдээ 20 хэдэн жилийн өмнө байлаа шүү дээ. Ярил зөндөө юм байгаа нах. Энд бас Францад эднээс нэг цайг зур халуун ус гэж хэлээд байт юм байл. Би тэр анх тэрийг бас мэдэхгүй. Тэгээ би нэг ажилд орчоод манай хамт ажилтдаг хүүхэн хоёлаа сайхан халуун суух үү гэсэн байхгүй. Тэгэхээр за тэгээ би одоо тэр галтгооны ороод ус буцалгаал зүгээр халуун ус ингээл хав халуун ус барайл очихгүй гэсэн чинь над руу үүшээ чи халуун ус ингэж ууд юм уу гэлтэхгүй юу. Тэгэхээр та ч өөрөөсөө халуун ус уугээд байсан үстэй гэсэн чинь үгүй дотор нь заавал цай хэд штэ. Би тэр чид яаж юм өөрөө халуун ус яг бүр халуун ус шилээдсэн байхгүй. Тэгээ би өөр тухайн үед юу яадах юм ч tal. Би амар дуртай. За би очиад хийгээд ирээ гэж ус буцалгаал. Тэрийг бас инээдэн тийм болж исэн шүү дээ. Тийм инээдтэй юмнууд их болон жижиг юм шиг мөртлөөсөө тийм ээ. Жижиг юм шиг соёлын зөрүү хэлний тэр зөрүү ер нь бол гарна. Одон чимээ чи одоо ингээ гадны орн дээрээ Францд 12 жил, Чехэд бас 2 жил гээд ингээд бас нэлээд их хугацаагаар гадаад амьдарчлаа тийм ээ. Тэгэхээр чиний хувьд ер нь Монгол гэхээр Монгол улс гээд ер нь толгойд чи юу бодогддог вэ? Монгол улс гэхээр нөгөө талдаа бас Франц гэхээр Монголд ч бай ер нь гадны орнуудад явж хахад Франц гэхэд чамд ер нь ямар тийм холбоотой мэдрэмж төрдөг вэ? Хоёр оронтойгоо юу бодогддог бол хамгийн түрүүнд? Монгол гэхээр онцгой гэр аим хурд манай гэр бодогддог. Франц гэхээр онц нэг сайн таньдаг хүн л санагдаад байна шүү дээ. Францын тухай ингээд одоо өөр Европын орноор аялаад явж байгаа хин нэг юм Франц гэдээ ярихаар Францын талаар бодохоор миний сайн таньдаг хүн байна даа л гэж боддог шүү дээ. Тийм Монгол бол угаасаа манай гэрэл юм. Тэгээ манай гэрийнх мөгдөр тэнд байдаг болохоор яг ч би хамгийн анхны сэтгэл ингээд бодонгууд ерөөсө гэрэл нүдэн тавьдагдаад идэж шүү ерөөсө. Сэсгэрч гэсэн ээж минь симхий ч гэсэн гэрмэн гэдэг. Тэгээ гэрээ бодоод байждаг нэг юм охин байж байгаа юм байна. Тэгээд Францд байхад ч бас Франц хүмүүсээс мэдээж сурах сайхан зүйлүүд байж байгаа. Ер нь Франц хүний нийтлэг сайхан чанаруудаас нэрлэж гэвэл чи юуг нэрлэх вэ? Миний ажилласан бол эднээс өөрснийхөө эрхийн төлөө амар сайн жигсаж чаддаг. Эднээс байсгээл жижигхэн хуулийн дүрмд өөрчлөлт ороход хүртэл эднээс годамжиндаа гараад орилж чаддаг. Тэр нь надад маш таалагддаг. Нэг жишээ сая одоо нэлээд жилийн юм 6-7 жилийн тэтгэврийн хуулийг өөрчлөлтнө гэдэг. Одоо 62 60-таад гарахгүй 62-таа ч 63-таад гарна гэдэг. Ерөөдөө яригдчихсэн байхгүй телевизээр. Тэгэхэд манай одоо 10 жилийн за нэг 14-5-тай хүүхдүүд тэр годамжид гарч эсэргүүцэж байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр хүүхдүүд өөрсдийнхөө ирээдүйн бараг 50 жилийн дараах юм төлөө ингэж босож ингэж годамжинд гарч чадчих байгаа байхгүй. Би тэрийг хараад ямар амар юмыг холыг харж чаддаг. Тэг нэмж 14-15-тай хүүхдүүд годамжинд гараад зүгээр одоо ярьж байгаа тэтгэврийн асуудлыг ингэж дургуйслаа илэрхийлж чадчих байгаа байхгүй. Тэгэхэд би 14-дөд яг үндэ улс төрийн талаар ямар ч мэдээлэл өгөөч байдаг байсан улс төрийн тэр хууль юу баталж байгааг мэддэггүй байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь ингээд ботход нэрээ эднээс өөрсдийнхөө эрхийн төлөө маш сайн тэмцэж чаддаг хүмүүс гэж ямарсан зэрэг бол ойлгосон. Тэр жагсаал цуглаан чинь Германд хүртэлтэй мэдээгээр аявих гарсан. Танай Францд болж байсан. Тэр чинь манай энд мэдээгээр бас нэлээд их гарч ирсэн нэг хэсэгтэй л гараадсан. Тийм дээ. Тэрийг би хараад эднээс үнэхээр өөрсдийнхөө эрхийн төлөө маш сайн тэмцэж чаддаг хүмүүс гэж мэдэрсэн шүү. Ер нь бол Франц хүмүүс тийм байдаг. Өөрсдийнхөө эрх ашигын төлөө бол годамжиндаа гараал зогсчдаг хүмүүс шүү. Ер нь бол байнгын сэгээл годамжиндаа гараал зогсчдаг.
Одон чимгээ уучлаарай. Одон чимгээ чи ингээд Монголд амрах гээд очиход мэдээж Монгол руу хаяад явдаг бах. Тэгээ Монголд очиход ер нь өөр чи үеийн хүмүүс залуучууд чамд ямар болсон санагддаг вэ? Хувь хүний хөгжил талаасаа ч юм уу Франц өөрийнхөө үеийн залуучуудтай харьцуулахад чи өөрийнхөө Монголын залуучуудаасаа юуг олж хардаг вэ? Юугаар өөр юм шиг чамд санагддаг вэ? Хоёр орны чинь үеийн чинь залуучууд. Өөртөө сайн нарийн бодож байгаагүй юм. Тэгсэн би хэлээ. Миний зүгээр яхаа ингээд ажилласнаар бол яг миний нэг ихэнх Монголд байгаа найзууд гэр бүлтэй хүүхэдтэй болсон болохоор ихэнх тэднээс ярьдаг сэдв угаасаа хүүхдэл байдаг болсон байл л дээ. Тэрийг ч ойлгож байна яагаад гэдэг юм. Тэгээ миний энд дэдэг баланс найзууд болохоор эднес гэр бүлгүй хүүхдгүй болохоор ярьж байгаа сэдв нь жоохон өөр одоо юу гэдэг чинь карьер талаасаа ч юм уу нийгэм гэл ергээдээ ярьдаг. Тэгээ ерөнхийдөө бол тэр жоохон ялгаа байгаа. Бидтэй аль болох мэдхгүй ягаад ч юм би дандаа өөрөөсөө тийм залуухан хүмүүстэй ингээд нийлмээр санагдаад байдаг шүү дээ. Хэрвээ надад илүү сонирхолтой санагддаг. Намайг арай илүү тэгээд би ч гэсэндээ ингээд таньдаг ганц хоёр монгол хүмүүстэй ихэнх нь надаас залуу тэднүүстэй би илүү ингээд сайн ойлголцдог юм шиг санагдаж залуу хүмүүстэй. Өөрөөсөө залуу хүмүүстэй. Тийм Монгол. Тэгээ би яг өндөө Монгол нэрээ очиод баг гэрээсээ гардаг юм дөө. Яг хоо жоохон аялдаг гэдэг нэг амар гэж нийгминд оролцож чаддгүй шүү дээ. Тэрэндээ жоохон харамсдаг л та. Тэгтээ ерөнхийдөө хамгийн гол нь 1 сар явахаар чинь тэгэл цаг хугацаа айгүй хурдан өнгөрдөг. Нэг биеийг одоо хэдэн тийшээ хуваах уу гэж үү? Харин тий. Тийм учраас би аль болох ингээд энэ чи хичнээн би хол зайтай байгаа ч гэсэн доо. Интернетээр дамжуулаад мэдээлэлтэй байхыг хичээдэг. Юу болж байгааг. Тийм яа. Тэр бол амар чухал. Надад бол маш чухал юм. Ямар ч байсан юу болж байгааг мэдчих хэрэгтэй. Уусаа мэдээлэл бол хангасаа хүний хамгийн чухал зүйл учраас Монголд юу болж байгааг мэдчихэл байх хэрэгтэй. Тэрнээс би хол байгаа учраас юу ч хийж чадахгүй гэдэг юм уу. Миний амьдрал энэчээ сайхан байгаа юм чи тэр бол хамаагүй гэж харж болохгүй гэж боддоо шүү дээ. Би л одоо. Одон чимгээ зарим нэг юм хүмүүс шалтак хэлдэг хүмүүс байдаг тий. Яг ингээд ингэхчээсэн чинь ингээд яг ингээд явжсэн чинь тэгчихлээ гэд ингээд ямар нэгэн шалтак хэлээд байдаг хүмүүс байдаг. Гэхдээ нөгөө талдаа тэр хүмүүс өөрийгөө хуураад байгаа төстэй санагддаг байхгүй. Францд ийм хүмүүс элбэг байдгийн болов манайханд бас харьцуулахад аль оронд маань ийм шалтак заах дуртай хүмүүс илүү их байдаг юм шиг чамд санагддаг уу? Альч нэгэнд байгаа л да. Альч нэгэнд байдаг л да. Гэтэ миний зүгээр ингээд зүгээр Монголын одоо юу гэдэг улс төртэй холбогдоод ярихаар манайхан бүгдээр улс төрчдгийг амар үзэн яддаг тий. Муулаал ингээл таксимөрлөөсөө биднээсийн сонголтоор ерөөдөө гарч ирдэ штэ. Гэж бодохоор тийм жоохон тийм зөрчилдөөн гарч ирээд байдаг л да энэ зүйл дээр. Бүгдээр үзэн ядаад таксимөрлөөсөө ерөөсөө сонгуульд баг оролцдог хүн баг байдгүй юм байлээ. Ялангуяа залуу яг миний таньдаг залуу хүмүүс магадгүй өөр хүмүүс оролцдог гэж магадгүй. Гэтэ сүүлд нь тэгээ би сонгуул өгсөн дараа юуг нь харсан. Би эрцийг харсан чинь ялангуяа 20-с 35 насны бол амар бага байсан. Би тэрийг хараад за ер нь бол өөрснөө оролцохгүй гэж гараад ирснийхэн дараад нуудаад харж явахгүй санагддаг. Энэ бол бас нэг шалтгаан хэлбэр л байх л да. Та наавч улсын их хурлын гишүүн шүү дээ тий? Манай аав үгүй шүү. Күүк. Тоглосон чамайг нэг дараа нь гараад ирсэн дийд ингээд хаарч тоглосон. Тэр нэг намайг анх элбэгт оржиг ерхийлэгчээр сонгогдчихсэн чинь намайг манай аав даваад орчдөг болохоор хүмүүс энэ дэд ганц хоёр хүмүүс жоохон мэдээлэлтэй хүмүүс үе танаа монголчин дорж гэдэг хүн юу ерхийлэгч болж чээр хамаатан биш мэсээс нэг л асуугаад тэгэхээр нүггүй юм бас зүг тийм байхгүй. Тэрийг утсан ч инээд хөржүүлсэн л та. Атанчмгийн чиний зурсан зургуудыг бас жоохон сонирхож харлаа. Тэгээд нэг биш нэжгэд зурган дээр нүднээс нь ямар нэгэн утас ч юм уу мод цэцэг ургуулсан тийм зургнууд би олж харлаа. Тэгээ энүүгээрээ чи юу хэлэх гэж юу өгүүлдэг юм бол зураг бүхэн юм өгүүлдэг байж таараа тийм ээ. Юу өгүүлээд энэ ягаад заавал нүднээс нь тэрийг гаргадаг юм бол?
Яг яг нарийн харуулгыг яг бас нүднээс гарч байгаа тэр нүдний нэг гүн хараас гарч байгаа л да. Тэр нь биднээс гүн хараар үргэлжлээд харж нүд гэдэг одоо нэг цогцсон одоо юу гэдэг цагаантай хартай одоо буртай гэдэг нүд байлаа гэдэг. Би тэр нүдний яг тэр дундлын харлуу нь хараас нь гаргадаг байхгүй. Тэр нь ерөөдөө уусаа мэлмэл гэж бодохтаа гэдэг. Тэр нь тэндээс биднээс юмыг ургуулж харах хэрэгтэй. Гоёор юмыг ургуулж харах ёстой гэсэн тийм хөтөл үнцгэлдөө. Миний биднээсийн харж байгаа үнцэг тийм гоё ургах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм хөтөл ерөөдөө санаатай. За. Би энийг асууя гэж бодож байсан. Би таамаглаад яаж би таах вэ? За баярлалаа. Одон чимгийн хүүхд болгон өөрийнхөө ирээдүг жоохон төсөөлдөг тийм ээ. Төсөөлж заримдаа боддог байх гэж би бодож байна. Би хүүхд байхдаа жишээлбэл ихэд багш болъё гэж боддог байсан. Тэгснээ 6 дугаар ангиас эхлээд шал өөр мэрэгчлээ болъё гэж бодоод яг тэр 6 дугаар ангидаа хүссэн мэрэгчлээ бол эзэмсч чадсан азтай. Яг тэр 6 дугаар ангиас эхэлж мөрөөдчихсэн мэрэгчлээ бол эзэмссэн байж байгаа. Чиний хувьд хүүхд байхдаа өөрийнхөө дотор өөрийнхөө ирээдүг яаж төсөөлж зурж исэн бол зураач хүнээс асуух. Одоо бүр ингээд сайн нарийн санджаад би ерөөхдөө нэг өсвөр наснда ч юм уу 12-оос 14 хүртлээ 15 хүртэл ерөөхдөө би загвар зохион бүтээгчээр явж боддог байсан. Тэгээ тухайн үед бас овоо хитэн тэмцээнд ороод нэг шанал маяг авчдаг гэсэн хувцас зохион бүтээгээд. Тэгээ би ерөөхдөө яг би хувцас зохион бүтээгч болох юм гэж боддог байсан. Яг Парис ирсэн чинь энд нэг одоо бүх одоо тийм хувцас зохион бүтээгчийн сургуулиуд маш өндөр төлбөртэй байдаг. Жилийн доотлол нь 10,000 12,000 евро гэдэг. Тэгээ миний хувьд бол арай төлж чадахгүй би яаж чад өөрийнхөө мөнгийг дандаа олдог байсан болохоор. Тэгээд би за ер нь бол хувь салбар бол арай хүнд юм байна. Би ядаж нэг улсын сургуульд орё гэдээ би төгсгөрлийн сургууль руу явж исэн байхгүй. Тэрнээс яг уг миний мөрөөдөл үгүйс загвар зохион бүтээгч болъё гэж боддог байсан. Хувцас зохион бүтээх талд яг сонирхолтой байсан. Гэхдээ одоо сүүлд нэг хараад тахад надад бас тийм юу гэдэг фэшн индустри бол арай хэтэрхий байгаль дээлгүй юм байна гэж бодоод нэг харамсахгүй байх шүү дээ. Тэгвэл зөвхөн тэр гоё хувцас зохиодог хүмүүс хангалттай гараад ирсэн. Тэрнээс дахиад нэг тийм fast fashion ч юм уу эсвэл зүгээр нэг энгийн л хувцас зохиол надад тэгж зохион бүтээж байлаад хэрэггүй санагдав. Яг бол байгаль маш хортой тэгээд нөгөө л байдаг л хувцас шиг санагдаад ихэнхдээ. Тэгэхээр нэг одоо бодоход харамсахгүй байна уу? Тийм юугаар яваагүй дээ. Модны орнд загварын ертөнцид загварын оронд амьдарч байгаа хүн шүү дээ. Одон чимэг тийм ээ. Одон чимгийн заримдаа хүмүүс ингэж өнгөрсөн амьдралаасаа магадгүй чи даханд өсч төрсэн юм шиг байгаа юм тийм ээ. Даханд ч бай, ер нь монголч бай, өнгөрсөн амьдралаасаа бас нэг өнөөдрийг хүртэл чамайг дагаад явдаг. Тийм нэг зуршил байдаг. Тийм ямар зуршил байдаг бол хичнээн чи одоо олон жил гадаад байсан ч гэсэн тэрийг ерөөсөө гээж чаддаггүй тийм ямар зуршил байдаг бол аваа хэд байгаа. Энд тайг бол монгол хүн болгонд байж магадгүй би жоохон юм хийх гэдэг юм санагддаг шүү дээ. Ингээд энгийн юмар аль болох энгийн амьдарч хаад байдаг л да. Би тэрийг юун дээр мэдэрсэн бэ гэхээр энэ гэхдээ миний жоохон гөлцөнгөө зантай холбоотой байж магадгүй. Би ерөөсөө нэг ингэж би одоо юу гэдэг саяхан ингэж энэ Франц найзуудтайгаа хамт машинаар аялалд явсан байхгүй юу? Энэ амар энгийн жишээ. Тэгээ би тэгээ сүүлд нь ингэ бодоход энэ айгүй сонирхолтой жишээ. Машинаар ингэ аялалд яваад тэгээд жолооч ингээд нэг хүн тэгээд бид дөрүүлээ явж байгаа байхгүй. Тэгэхэд миний хамт явж байсан хоёр охин бараг алалцаад би урд нь гэдэг бас жолооч хажууд нэгэн суудал байдаг шүү дээ. Тэгээд тэр хоёр Франц охин алалцаад би урд нь гэхэд би зүгээр инстинктээрээ хойртолтон сууж байгаа байхгүй. Тэгээд тэднээс тийм нэг жижигхэн юм дээр амар ингэж өөртөө үн цэн өгдөг. Бас тийм одоо юу гэдэг энгийн биш байх дуртай юм байна гэдээ би ойлгосон. Тэгэхээр би өөрөөсөө тийм бодоочгүй зүгээр ардсан суугаад явж байсан. Тэгээд тийм хүмүүс амар энгийн зүйл дээр их ажилтдаг шүү дээ. Би аль болох тийм энгийн байдаг. Тэр нь их монгол хүмүүс байдаг юм санагдаад шүү дээ. Тийм юм ухнаар юм хийж гээд байдаг. Тэрийгээ бас нэг сайн гэж чадаагүй юм да ерөнхийдөө.
Юмны урдуур орох гээд нэг дараад байдаггүй гэж хэлж байгаа юм тийм. Тийм. Тэг жоон үлцэнгүй юм санагдаад. Би бас ингээд өөрийгөө харахаар яах вэ гэж тэгээд заримдаа. Тийм болно ч гэх нэг тийм их түүнийг Монголын нэг гүндүгүү философи гэж ярьдаг. Тэг нэг талаасаа тэр нь жоохон буруу юм шиг санагддаг шүү. Би сүүлийн жоохон хамаагүй тэгж болохгүй гэж бодоод байгаа л да. Гэхдээ нэг цаад юм нь л яах вэ зүгээр ш гэж бодоод идэв шүү ерөөхдөө. Монгол хүний нэг юм амгалан тайван байдал бас байдаг юм а тийм ээ. Тэр жоохон байгаад байдаг шүү ерөөхдөө. Тэрийг ба нэг ийг юм шүү гэдэг шүү дээ. Мэргэжлийн зураачдын хувьд ч юм уу ер нь тэр зүг рүүгээ би асууж байгаагээ бодоорой за. Эсвэл өөр зүг рүү хариулсан ч болно. Чөлөөтэй гэсэн хариултч мэл чөлөөтэй биж болно. Заримдаа хүмүүс ингэж хүнтэй өөрийгөө харьцуулаад байдаг шүү дээ. Тэр тэгж яхад ингэж जैन би энэ сургуулийг төгссөн байхад ингэж जैन ч гэдэг юм уу эсвэл тэднийх тийм хоол идэг байх за машин унаа за мэдхгүй ингээд өөрийгөө ер нь бусдтай харьцуулна гэдэг их буруу санагдаад байдаг надад бол тэгж хүнтэй харьцуулт хийснээр нэг бол хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан байдаг. Эсвэл өөрийгөө хямруулаад хэтэрхий өөрийгөө доошоо оруулсан санагддаг байхгүй. Чи энэ тал дээр ямар бодолтой явдг вэ? Миний бодлоор өөрийгөө харьцуулна гэдэг нь зүгээр зовлонгийн үүдээ өөрөө тогтсож байгаа юм шиг санагддаг ш надаа. Тийм. Тэгэхээр яаж утсан танаас шал өөр орчинд өссөн, танаас шал өөр ээж автай, танаас шал өөр одоо юу гэдэг нь үзэл бодолтой гэр бүлд өссөн, магадгүй өөр оронд өссөн хүмүүстэй та яаж өөрийгөө харьцуулж болох вэ гэж би асуудаг байхгүй. Тэгээ тийм харьцуулж ерөөсөө болохгүй. Угаасаа харьцуулна гэдэг л угаасаа та зүгээр өөрийгөө зовмоор байна. Би зовоод юу хийсний зовхын шинжилт ер нь бол харьцуулт угаасаа. Тэгээ нөгөө талаас яхаа өөрийнхөө бас нэг мөн чанарыг олоогүй хүмүүс ч тэгээд бусадтай харьцуулаад байдаг болтой. Өөрийгөө хин гэдгээ таниагүй болохоор би тэр хүн шиг болмоор би тэр хүний хэмжээнд хүрмээр юм гэж боддог багтай. Хүмүүс яг таны уг юу хүсдэг, уг мөн чанар, уг үнд зүйл чинь танд байгаа бол тэр хүний нөгөө хүний гоё байгаа үнэт зүйл ч юм уу нөгөө хүний тэр уг чанар бол танд нэг сонирн биш те. Тэрнээс тэрийг хүндэтгэхгүй байна гэсэн хүндтгэх нь. Гэхдээ тэр хүн шиг байх албагүй байхгүй. Тэрийг бол дагаас нь жоохон суулгаж өгөхгүй бол яг манай Монголд бас нэг жоохон бивийнийхэн жоохон харьцуулах ч юм уу тийм нэг дагын нэг хүмүүжил байдаг ч тэрний хөвгтэй гэж энэ хүнээс битээ дутаарай гэж нэг зүүрцсэн хөвч юм уу нэг тийм толгой үг явдаг ч тийм хүмүүжил донд. Тэгээ тэр нь нэг ерөөдөө мастераа явсараа заримдаа бүр тэр нь хүндрээд сэтгэл зүйн асуудалтай болсон заримдаа санагддаг шүү манай ингээд зарим нэг хүмүүсийн ажиглаад байхаар. Өсөрөө бүр үнэхээр сэтгэл зүйн асуудалтай болсон. Тэгээд яг энэгээр бас дамжуулж хэлэх гээд байгаа юм гэхээр миний ингээд санаа зовдөг зүйлүүд тэгэхээр Монголд яг зөндөө асуудал байгаа л да. Тэгээ эрүүл мэндийн талаар бол маш надад бол амар нийгмийн эрүүл мэнд бол амар чухал санагддаг. Тэрнээр ямар нэгэн байдлаар маш дөрвтэй зүйл хийх бол манайхан өвчнөө амар хөндрүүлж ягаад явж очдөг юм. Одоос гайгүй болж байгаа юм би бас ингээд LinkedIn информашн хараад LinkedIn мэдээлэл өчгөх хүмүүс гайгүй болж байгаа. Тэгэхээр нийтлэгээр нэг жоохон ямиг хөндрүүлж ягаад очдөг. Тоохгүй явж ягаад очдөг. Хэнэггүй зан гэрж ин тийм хэнэггүй ямиг бүр хөндрүүлж бас сүүлийн шатанд нь очиж имжлэгдэх ч юм уу. Ялангуяа тэгээ бүгдээрээ нэг сэтгэлзэн жоохон асуудалтай юм шиг. Яг нөгөө тэгэл бас нийгэм хүмүүстэй стресстэй байгаа болохоор ойлгож байна л да. Тэгээ нэг жоохон нийгмийн эрүүл мэнд бол мэндийн талаар маш сайн нухацтай л арга хэмжээ авахгүй бол нэг талаасаа би ингээд сайн харахаар олонний таньдаг одоо олонний танил хүмүүс ч юм уу би од гэж яхаа юмсаа зургаад юм од шатхан байхгүй. Олонний танил хүмүүс бүгдээрээ нэг төрлийн бараа зардаг. Тэр зардаг бараа нь ихтэй тэгээд нэг дандаа хэлэгний юм яадаг юм тураадаг юм гээд дандаа эрүүл мэндтэй амар чухал холбоотой зүйлийг зүгээр ингээд нэг олонний танил хүн гэдэг утгаараа дамжуулаад бизнес хийгээд байгаа тэр надад жоохон таалагддаггүй яг бүгдээрээ биш ч гэсэндээ мөхтөн хүмүүс ерөнхийдөө нийтлэлээр байдаг юм байлаа. Хин дуртай нь энд байдаг зүгээр нэг витамин авчирдаг, энд тэнд байдаг нэг цай ч юм уу мэдхгүй ямар зүрийн яг бараа зардаг. Тэр нь шууд нөгөө Монголд хэрэгж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд шууд 100% холбоотой байдаг. Тэр нөгөө бас нэг зүйл нь болохоор Монголын телевизээр харахаар
телевизийн 5 минут дотны рекламд нэг бас юм зорчлаа. Би өөр ингээд заримдаа бодод Монгол очиод харахаар Монгол телевиз зүгээр нэг эмийн сан шиг гэдэг чинь тийм ч юм сайн гэлэгний хор тадрал идгээд гэх тийм ч юм бөөр идгээд гээ харахаар тэгэхээр телевизийг харангууд Монголын эрүүл мэндийн асуудал ямар тийм чухал одоо ямар тийм аюултай түвшинд хүрсэн байгааг харж болдог байхгүй. Тэгэхээр та бас Европт амьдардаг хүн энтгийн телевизээр жоохон эмийн сурталчилгаа гардаг тэр нь өсрөөл нэг хоолойдны ангины одоо гэдэг хоолой өвдгөр уудаг жижигхэн одоо гэдэг юм л үү. Юм ч биштэй нэг чихэр шиг юм л ерөөдөө зардаг тий. Тэг манайхан шиг ерөөсөө тэгэж одоо юу гэдэг элэг бөөр одоо 5 цул гэдээ маш чухал эргэтэн юм тэгээд юм зардггүй. Тэгээ тэрэндээ орноос орж ирдэг. Тэгээ дота талд нь уучлаарай. Дота талд нь жишээлх юм бол та эмчээсээ болон апотекээс асуугаарай гэж заавал гараад штэ. Тийм. Энд гарахад тэр жижиг юм аа. Тийм. Тэрийг би ингээд бодохоор яач бодсон тэгэл Монгол хүмүүсийн бие нь муу болохоор бизнес явагдаад байгаа л та нэгтлээс. Тэгэл уусаа олонний танилын хүмүүсийг харахад ч гэсэн бүгдээрээ л нэг бараа зарж ирдэг. Дандаа нэг. За яг гоо сахны бараа байд. Тэр гоо сахны бараа ч гэсэн ярьсан дээр төрхөнд ч бидний эрүүл мэндтэй холбоотой тийм. Тийм тэгээд за Францын олонний танил улсууд нь хэр их юм зардаг юм бэ? Би өстө мэдгүй тийм зард юм уу? Би өстө анзарч байгаа. Яг хоо зардаг л байх л та. Би өстө тэгж тийм толгойд өмнөхөр орж ирэхгүй байна. Надад миний толгойд орж ирэх мэдэхгүй юм. Нэг подол модог зардаг байлгүй те. Нэг тэгэл болоо нэг хэсэгэн зуурны хайлтын зараал. Сурталчилгаа маягаар тэрнээс биш зүгээр тийм бизнес маягаар гэдэг юм байхгүй хаа. Би өстө мэдгүй. Би бүр асуулт асуусан байна. Одоо олонний танил гэж яриад байгаа тэр хүмүүс нь хэр их тэрнээс өөр бүтээгдэхүүн нөгөө өөрсдөө бас брэнд энэ төр үүсгэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм ээ, хувцсны брэнд энэ төр үүсгэсэн. Тийм им тариа хэр их зардаг юм бэ гэж асууж байгаа юм. Байхгүй л тийм. Өстө харж байгаа. За тэгэхээр манайхан бас нэг юм ойлгоод авчих хаа гэж бодож байна. Манай зочноос тэгээд одон чимгээ амьдралд ер нь үргэлж боломж байдаг тийм ээ, хаанч явсан гадны оронд ч байсан заримдаа боломжтой таардаг. Чиний хувьд хамгийн ингээд том боломж чинь өдий олон жил ингээд гадаад явж хахад хамгийн том боломж чи юу байсан гэж чи хардаг вэ? Тэр боломжоо хатгах чадсан уу? Тийм ээ, би бодохдоо боломжоо би өөрөө бүтээсэн гэж боддог. Тийм тэгэхээр бүтээсэн болохоор уусаа хатгасан л байж таараа. Тийм ерөөхдөө тийм боломжийг тийм нэг бол та боломжийг бүтээн, нэг бол та боломжийг олж авна. Та нэг бол боломжийг ашиглана. Ерөөхдөө тийм үтүү хэдхэн л хувилбар байгаа. Гэхдээ хамгийн чухал нь боломжийг бүтээх юм шиг үлээ. Өөрөөхөө бүтээсэн боломж бол хамгийн үнцэнтэй. Тэрнээс хэн нэгний өгсөн боломжийг ашиглаж болно л та тэр бас хувилбар. Тэгээ өөрийнхөө гараар бүтээсэн юм хичнээн жижигэн ч гэсэн хамгийн амттай юм шиг санагддаг шүү дээ. Бас нэг юм үг гэдэг шүү дээ. Мөнгө авчрах хүнтэй биш. Танд урам зориг авчирдаг хүнтэй ажиллах юм бол илүү их амжилтанд хүрдэгэ гэдэг үг байдаг. Энэ хэр ортой үг л. Үнэн. Миний хувьд намайг ингэж гой цэнгэлж чаддаг. Эсвэл надад бүр амьдралыг өөр өнцгөр харж чаддаг. Харах минь тусалдаг тийм хүн бол надад мөнгнөөс илүү үнэтэй. Тэрнээс тэр баян хүн байна уу, мөнгөтэй хүн байна уу, надад мөнгө өгнө үү. Тэрнээс би нэг хуучин бодолтойгоо тэг хямаагаараа $4 би хിവэрэл байна. Өнөө өдрийн одон жим хിവэрэл байна. Тэрнээс хүн чинь дандаа шинийг шууд өөрчлөгдөж хөгжиж явах учраас явуул сайн байдаг учраас байлгах намайг тийм гоё шин зүйл рүү ингэж хөгжөөж өгдөг. Амныг амьдралыг гоё өөр өнцгөр харж өгтөн тусалдаг ч юм өдөөж өгдөг тийм хүнтэй тааруул надад би бол амар баярлалтай шүү дээ. Би тийм хүнтэй таараасаа гэж амар хүсдэг. Би ерөнхийдөө азтай тийм надад гоё хүмүүстэй хөөрөл гэддэг. Тийм яг нэг энергээр хүн бивнийгаа дууддаг гэж магадгүй л дээ. За өөрөө хайлтнаа жоохон магтчлаа энерги хүн дуусдаг гэдэг. За тэгвэл өнөөдөр би ийм сайхан энергитэй хүнтэй тэгвэл ярьцлага хийж байгаа юм чи. Би бас өөрөө их энергитэй шүү дээ. Тэгвэл хоёулаа яах вэ гэсэн. За 7 хайда бас ингэ толон мичтэй уучлаарай сонсогчдоо ирхэм сонсогчдоо. Отон чимгээ заримдаа ингэдэг шүү дээ. Өөрөө өөртөө бас нэг санал зөрөлдөх тохиолдол байдаг. Заримдаа би угаасаа л ийм дуртай юм чинь би угаасаа энийг хийх чам чинь гэдэг өөрөөрөө зүтгэхэд байж болохгүй заримдаа буулт хийх өдөр гэж бас байдаг. Чамд тийм буулт
хийх өөртөө таалагдахгүй байгаа зүйлдэг одоо эвлэрч явж байсан тийм түүх байдгүй. Тэр яг жоохон залуухан багтай хүн болгонд тохиолдог юм уу жоохон гадаад одоо тийм гадаад үзмжиндээ ч юм уу дургу байдаг та нэг тэрийгээ солиулчмаар энийгээ солиулчмаар ингээд би өөр багын багын угаасаа юм бор тэгээ сэвхтэй байсан байхгүй юу. Тэгээд Монгол та мэднээс сэвх гэдэг бол маш хүн сэтэв байлаа намайг ямарчсан 10 жил байхад. Одоо жоохон өөрчлөлт байгаа юм шиг байлаа. Тэгээд би угаасаа багын жоохон тийм комплекстэй тийм сэвхтэй болохоор өөрийгөө амар муухай гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд ерөөс миний мөрөөдөл ингээд гой цасан цагаан хүн болно гэж боддог байсан нэг хэсэг. Ингээд тэр бол надад амар хэцүү санагддаг байсан. Тэгэл би өөртөө ингээд зөрсөлдөөл тэр ярьсаа гоё ингээд болох гэдэг тийм цагаан болох гэж юм сэвхээ ярьлах гэдэг ингээд аймаг оролцдог байсан. Тэгээд сүүлд нь угаасаа тэр нэг угийн нэг би өөрийнхөө имийг өөрчилж чадахгүй шин юм цаанаасаа тэгж өгсөн юм чинь. Хичнээн би ингээд нэг сар ингээд одоо тийм крем төрхөө жоохон цагаархан ч гэсэн миний сэвх ингээд арилдаггүй байсан байхгүй. Тэгээд энэ бол надад амар чухал сэдв маш эмзэг сэдв санагдав. Яг бол би тухайн үедээ би өөрийнхөө өөр байгаагаа хүлээж авч чадахгүй би бусадтай адилхан болох гэж үзэхэд байсан юм лээ. Яг бусад тогтуудтай адилхан цав цагаан арьстай сэвхгүй бай гэж боддог байсан. Тэгэл угсаа нийгмийн ингээл харахаар би телевизээр харахаар манай бидний харддаг одоо урлаг соёлынхан ч юм уу олонний тань хүмүүс бүгдээр бас цасан цагаан хүмүүс. Тэр хүмүүс ч угсаа биднээс нэг жоохон юу байлаа ш үлгэр жишээ байлаа ш. Тэгээд би сүүлд нь бодоход өөр байгаагаа хизээч тийм бусдаас доогуур гэж үнэлж болохгүй юм байна гэдгийг маш сайн багаас нь хүүхдүүдтэй хэлж өгөх юм санагдах. Тэрнээс биш өөр байна гэдэг чинь та дутуу байна гэсэн үг биш байхгүй. Та өөр байна гэдэг чинь та өөр л байна гэсэн. Тэрнээс манайхан чинь жоохон өөр юм болохоор ингээд жоохон гадуурх гад ч юм уу. Тэгэхэд байдаг. Тэр зөвхөн монголч тэр нэг хүний тэр нэг уг нэг юу байдаг л та. Уг одоо шинжин юм уу. Тийм. Энэ бол жоохон тийм жишээ. Тэгээ би нэг хэсэг жоохон ингээл өөртөө дургу сорилчмаар байна гэж жоохон зөрчилдөөнтэй байдаг байсан. Одоо л зүгээр л та. Одоо л жоохон нас яваад ухаан суугаад тэгээ өөрийгөө жоохон таниад ихэр чинь тэр харин ч би талархаж тийм гоё юм сэвхтэй харьцдаг. Тэг хүн тэгшнээ дургу өөрийнхөө үзэн яддаг байсан ингээд буцаад ингээд өөртөө дуртай болчдөг юм байлээ. Тийм сонирхолтой л. Сэвхтэй хүнийг сонирхдаг хүмүүс бас Европт байт юм байлээ. Тийм. Тэгээ би танд гоё жишээ ярьж өгье. Би анх ингээд Европт очиж ингээд намайг гудамжинд чект явж байгаа хүн амьтанд чи ямар гоо сэвхтэй юм бэ гэсэн. Би амар монгол зангаараа уурлаад ингээд юу гэдэг юм бэ гэдэг. Тэгсэн чи тэр хүн үнэнгээсээ тэгж хэлж ирсэн байгаа байхгүй. Тэгээ би тэр нөө соёлын зүрх бас төрчмаа соёлын зүрх би тийм ерөөсөй ойлгохгүй. Тэгээ би сүүлд нь бас Францд ирчээл хүмүүс өө чи ямар гоо сэвхтэй юм гэдэг ингээд тэгэхээр би энэ ямар байшин чинь боддог гэсэн анхандаа. Тийм ангаар. Тэгээд сүүлд нь бодосон чи нэрээ энд хүмүүсийн сэвхтэй арьсамаас дуртай юм байна гэдэг. Тэгээ би заримдаа үнэхээр сэвхээрээ дамжуулж энэ бас хаяа тийм загварамч хүмүүсийн ажил олдог байхгүй. Тэгээ бодоод тахаараа нэг голсон юм голд орно гэдэг шиг. Өөрөөр голдоод ч нэс их надад бас хаяа мөнгө авчирдээ шүү. Өөр байснараа бас их онцгой болоод тийм ээ. Тийм. За тэгээ ийм гоё сэвтэй охин байхад чинь ёстой тэгж бодож болохгүй байхсан ба шүү дээ. Хүүхэд байхад нөгөө жоохон өөр замыг туулсан болохоор тий. Хотын цагаан охин гэж ярьсаар байгаад хүүхдүүдийг бор хүүхдүүдийн маань ингээ айлгадаг болсон юм бэ. Тэр айж авсан охиных нь нэг нь би яасан гэж байна. Нагасан тий бор арьстай монголч нэмзэгхэн сэдв шүү дээ. Хотын цагаан охин гэдэг нь бор бид нар чинь хаашаа явуултай бэлээ. Харин. Окей. Цаастай ойлгож байна. Атан чимгээ хоёлаа ангисгээд яриагаа өндөрлөе. Нэлээд бас оройтох тийшнээ болж байгаа. Ажил тарсан өнөөдөр ямарчсан замд явж байсан тийм болохоор ингэж жоохон оройтсан байж байгаа. Бас нэг асуух зүйл байж гэн. Францд ер нь монгол хүмүүс хэрэг байж гэн. Заримдаа бас Франц цагаачаар очсон монголчууд тэнд байдал хэцүү байсан учраас одоо Германд хүрээд ирлээ гэсэн хэд гурван хүнтэй би таарч явсан. Үнэхээр одоо цагаач гэсэн монгол хүмүүс их байдаг юм бэ нүү? Ер нь зарим хүмүүс маань хаашаа чамаагүй цагаачаар чамаагүй очичээ гэд ингээд бодоод яриад гарцсан хүмүүс энэ төр байдаг. Тэр үнэхээр Францд амьдарч байгаа хүний хувьд юу сонсогдож байх юм? Францд цагаачийн замыг сонгоод гараад ирэх нь одоо зөв зам уу? Энэ тал дээр мэдээлэл байгаа юу? Би яг үнийг дод амар сайн мэдээлэл байхгүй. Гэхдээ
сүүлд нэг хүмүүстэй монгол хүмүүстэй ярьж байхад баг 4,000 монгол хүн байдаг гэж сонсогдож байсан. Одоо яг би өөрөө сайн мэд одоо гэдэг хууль энэхийн цагаачны хууль бол амар маш хатуу болоод байгаа. Сүүлийн жилүүд улам л хатуу болоод байгаа. Ерөөхдөө Европ даяар тийм болж байгаа. Тэгэхээр шууд хурж ирээд ингээд энэхийн цагаачд орно гэж барыг боломжгүй санагдав. Яг бол монголчин дайн дажингүй орно гэдэг юусаа өөр бусад одоо юу гэдэг дайн дажинтай орноос ирж байгаа цагаачтай харьцуулахад ямар ч хүнддэг шалтгаангүй болохоор тийм цагаачд ороход амархан биш байхаа. Би яг хувь хүнээр бол яг уулзч үзэж байгаагүй тийм хүмүүстэй. Тэгэхээр нэрсээр сонсогддог. Гэхдээ ер нь бол хэцүү. Зүгээр энгийн одоо ажил хийгээд явж байгаа одоо бичиг баримттай хүн сонгоход жоохон асуудалтай болдог болцсон байлээ. Тэгэхээр шууд очиход бас жоохон асуудалтай гэж магадгүй шүү. Ер нь бол хууль нь миний зүгээр ажигласан сүүлийн жилд хууль нь улам л нарийн болоод улам л гадаад хүмүүсийг жоохон тийм хяналтандаа гэж бодлоо гэдэг. Улам тийм нарийн одоо шалгаж аваад юм шиг санагддаг шүү. Шалгуур нь улам өндөрсөдөж байгаа юм шиг санагддаг шүү. Францд нэг хэсэг терроризм их болоод байсан шүү дээ. Тийм. Ниццагаас ахуулаад те Ниццад болж исэн шүү хаанч үлээ. Тий одоо тэр багш байж гэн тийм ээ. Тийм. Их хүнд асуудлууд энэ байдал ер нь ямар байна? Миний хувьд бол хизээж багсахгүй л дээ. Угаасаа яад бол нэг хүний хүүхд хөрөн бөөртэй гэдэг шиг хичнээн одоо юу гэдэг энд ирээд хэдэн үеэрээ ингээд амьдраад Франц болж байгаа ч гэсэн нэг цаад уг хүн одоо юу гэдэг тийм жоохон уг одоо юу гэдэг уг соёлоо бас ингээд мартаж чадахгүй. Гэхдээ яг энэ сэдв бас амар комплекс яагаад бол бас нөгөө талаас Францын одоо юу гэдэг тэгээд Францын улс төрийнх нь магадгүй тэр одоо цагаанчдыг зөв байдлаар хүлээж аваагүй болохоор зөрчилдөөн гараад байх л та. Тэгэхээр ерөөд бол миний бодлоор л алга болохгүй байх уу. Энэ бол байнга л байх сэдв. Ер нь бол уламж ихсч магадгүй юм санагдаад байна шүү. Миний бодлоор. Хөл хорионы үеэр харин хэсэг чимээгүй байлаа тийм ээ? Тийм одоо л чимээгүй. Одоо би удахгүй ерөнхийлөгчийн сонгуульд энэ болох ч байгаа тэгээд. Хин гарахаас нь шалтгаалаад бас овоо юм болно л доо ер нь бол. Тэгээ ерөнхийдөө бол одоохондоо зүгээр нам тав юм байна уу тийм. Одон чи Францд сурсан гэдэг чинь тэгэхээр сургалтын төлбөр ямар байдаг юм бол Монгол хүмүүс маань бас Францд сурах боломж хэрэгдэг үү? Оюутан төлбөр бол хэрвээ та улсын сургуульд орж идэх юм бол Монголоос бараг хямдхан байдаг байхаа. Хэрэг яг л улсын сургуульд орохоо тэрнээс хувийн сургууль яг авахын хувьд бол аягүй хурдан авна. Тэрнээс улсын сургуулийн шалгуур өндөртөө. Гэхдээ ерөөхдөө маш хямдхан байсан. Би тухайн үедээ өсрэл 400 500 евро төлж исэн хэрэг Монгол нэг сая гаргаал сая 200 мянган төгрөг төлж исэн байгаа байхгүй. Тэгэхээр Монголд байдаг сургалтын төлбөр л гэсэн үг шүү ерөөхдөө бол. Тэгэхээр тийм улсын сургуульд одоо хэрэг орж идэх юм бол төлбөр бол маш хямдхан. Тэгээ чанарын хувьд бол маш сайн. Хажуугаар нь та юу гэдэг нь боломжтой бол ажил хийж 20 цагийн ажил ч юм уу 20 цагаас бага хийсэн ч болно л доо. Тэгээ ерөнхийдөө сургууль энэ миний хувьд боловсролын систем бол маш тогтоо юм санагддаг шүү дээ. Тийм маш их боломжтой юм санагддаг шүү дээ. Тэгээ бас сүүлд бас хууль бэрм өөрчлөгдөд гадаад оюутны төлбөрийн 10 дахин ихсгэн гэж яриад байсан. Тэр одоо тэр нь болчихно болоо. Би сайн үзэж чадаагүй. Олон нэрээсэл байгаа юм байна ер нь бол. Тэгтэл хямдхан бараг Монголоос ч хямдхан шүү. За баярлалаа. Одоо ингээ гадны оронд амьдарч байна. Чи өөрийнхөө ирээдүг Монголд харж гинөө, Францд харж гинөө, тэрийг нь би асууж болох хэсгийг мэдэхгүй байна. Хэрвээ чи өөрөө хүсвэл нь хариулж болно. Тэгээд гадаад одоо удаан жил ингээ амьдарч байгаа хүмүүст Монгол улсын маань нийгмийн байдал, нийгэм улс төрийн байдал ер нь ямар хамааралтай вэ? Монголд амьдрахгүй Францд амьдарч байна тийм ээ. Францын мэдээг мэдээж үздэг байж таараа оронд амьдарч байгаа юм чинь бас нэг мэдээг байнга үздэг штеп, үздэг болчдөг. Тэгээд хичнээн өөрөө амьдрахгүй ч гэсэндээ Монгол орны маань тухай одоо сайнтай саартай юм сонсогдоход чамд хэр хамааралтай санагддаг вэ? Байн хамааралтай гэж. Би Монгол амар хүүтэн байна, зуд боллоо гэхээ сонсонгод би л дотроо ингээл жоохон хэцүү санагддээ шүү. Ер нь бол байнга тийм байдаг.
Тэгэл одоо ингээл одоо Монголд Улаанбаатар Дутаа гэж мэдээлэл харахаараа надад бол амар эмзэг тусдаг шүү дээ. Тэгвэл би энэ цэвэр аваагаар амьсгалаад Монголд байгаа хүмүүсийг мартаж чадна л да. Гэхдээ би тэгж чадахгүй юм шиг байл ерөнхийдөө. Тэгэхээр би шууд одоо энэ бол амар хэцүү асуудал. Би одоо ингээд очиод шууд монгол хүмүүсээ туслая гэдэг ингээд очихороо яг сайн нарийн юу ихэ бас сайн мэдэхгүй л байна. Ялангуяа урлагийн хүмүүс бол миний ингээд ажилласнаар бол би урлаг соёлын хүмүүс одоо юу ч гэдэг кино, дуу хөгжим, туршлах урлаг одоо хөгжим, бүжиг одоо юу гэдэг бүх хүмүүс ямарсан гадаад нэг хэсэг жоо ажиллаад амьдарч үзчих хэрэгтэй юм шиг. Яг л чинь үзэх орчныхаа үзэх шинэ орчин ингээд орчинтой тулгархаар тэр хүмүүсийн бүтэц сэтгэлгээ жоохон нэмэгдээд өөр болчдаг юм санагдав. Тэрнээс би яг жинхэнэ гоё одоо энд ажиллаж байгаа инженер одоо гэдэг зөвхөн бүтээгч хүмүүс гоё Монгол руугаа бол яваасаа их хүсдэг л. Тэгэхээр би одоо хүмүүсийн амьдралыг шийдэж чадахгүй л байна. Тэгэхээр би нэг одоохондоо бол зүгээр нэг ажиллагчийн байдлаар л байна да яг энд бол ажиглаад л байж. Тэгтээ яг бодсон мөрөөцсөн юм байгаа Монголд ингээ хийчмээр байна. Нэг бүтээчмээр байна. Тэнд нэг тусалчмаар гэсэн бодсон бодлууд бол байнга л явждаг л та. Нэг өдөр хийн байхаа ер нь бол. Чамд тэгвэл бас ингэж боддсон юм байна тийм ээ. Өөрөө энд байгаад байгаа мөртлөөсөө байж байгаа нөгөө хідэн хүмүүсийг Монголд очиод юм хийгээсэй бодд юм байна тийм ээ. Ялангуяа яг урлагийн хүмүүс бол ер нь гадаад бол байх зүг. Яг бол дэлхийн хүмүүстэй ингээд жоохон яг миний боддог хүмүүс яг одоо инженер ч юм уу тийм зохион бүтээгч одоо нэг Монголын нийгэмд байгаа хэрэгтэй хүмүүс болон буцаад очивол зүгээр байх л та. Гэтэ өөрхөн очиод бас ажил болохоор ч хэцүү л аа. Тэр хүмүүсээ ч ямар яв гэх төвлөлтэй биш. Гэхдээ ер нь бол юу яа гэм дөө. Хөрхий ярьж байхгүй яв гэх төвлөлтэй биш. Би энд гой ингээд лаг залуучдын хараад ийм хүмүүс Монгол очиод гоё ингээд юм бүтээчдэг юм багтаж боддоо шүү. Би одоо нэг ажил болтой. Тэр хүмүүс өөрснийхээ сонголт болохоор гэж юм уу? Тэлгүй яах вэ? Нэг юм татдаг болоод л байгаад байгаа л да. Эсвэл зарим нь бас хэсэг хугацааны дараа туршлагатай болчоо буцсан энэ төрөг болоод байдаг бахан. За маш их баярлалаа. Мэдээж эх орноо бодоод эх орондоо хөгжилт нэмэр болоосаа хүмүүс очоосаа гэд боддог учраас тийм бодоод бийж байгаа бах. Тэгээ маш их баярлалаа. Их нээлттэй дэлгэрэнгүй бас хариулт өгж байна. Тэгээд өөрөө бас хэлж штэ одон чимгээ гадны орнд руу бас сайхан амьдрах гад явдаггүй юм аа. Тэр сайхан амьдралыг боломжийг өөрөө бүтээд юм аа гэх тэр өгүүлбэр чинь надад их таалагдлаа. Ер нь бас үнэн тий. Хүн өөрийнхөө амьдралын одоо тэр эзэн нь өөрөө байдаг яаж явах чинь бас маш их зүйл өөрх нь гарт байдаг гэд тэрнтэй би бас их санал нэгдэж байна. Тэгээд чиний зүгээс өөрийнхөө үеийн Монголд байгаа одоо охтуудтай зураачтай бас гадны оронд очиод чамайг дагдаг, инстаграмыг чинь дагдаг бас нэлээд хүмүүс байдаг юм шиг үлээ. Тэр хүүхдүүдтэй хэл зөвлөх юм байдгүй. Ер нь бас гадагшаа урлагийн хүмүүс гарчаасан дээрштэй гэж хэлмээр байна уу? Эсвэл одоо энэ дээр өөрийнхөө даагч нарт ер нь өөрийн үеийнхэн охтуудад дүү нартай хэлэх юу вэ нөө? Би бол урлагийн хүмүүс бол үнэхээр гадагшаа гарахад ёстой л шүү дээ. Ямар ч салбарын хүмүүс гадагшаа гарч нэг жоохон хэсэг ингээд амьдраад тэр хүмүүс тэр тухайн орныхаа урлагийн одоо юу гэдэг өөрчлөлт шинжилэл ингээд жоохон ороод дунд нь ороод ингээд шинэ өнцгөр өөрийгөө амьсгалуулах нь маш чухал гэж боддог. Яг бол Монгол хичнээн шинэ зүйл болж байгаа ч гэсэн байх газар дээрээ бас жоохон өөр л дөө. Тийм ялангуяа урлагийн хүмүүс бол гадагшаа боломжтой бол гарах хэрэгтэй. Гараад хэсэг гэдэг нэг 10 жил амьдраад шаардлага 1 жил ч юм уу нэг 2 сар ч юм уу яваад ирэхэд бас харах өнцөг өөрчлөгддөг байх гэж боддог шүү дээ миний хувьд. Тэгэхээр боломжтой бол сайхан аялаад юм үзэл буцаад ирэхгүй юм. Одоо нэг үе бодоход дэлхий бол гоё бас хангалт хүмүүс Монгол хүмүүс амар маш их аялдаг болсон байна тийм. Хүмүүс аялал бол угаасаа хамгийн анхны шинийг үзье гэсэн сонирхлын нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр ядаж аяллаа журмаар ч юм уу юм үзэж байгаад эрүүл зүгээр л байх тийм. Бид нар маш гоё үед бол амьдарч байгаа байхгүй юу? Интернет гэж дэлхий бас нэг үе бодоход амар маш их нээлттэй болцсон шүү дээ. Тэгэхээр ч бас нэг ингээл одоо юу гэдэг
би бас ингээ хаяа боддог байхгүй хаа Монголд ингээд заавал одоо гэдэг нь Монгол газар дээр нь очиод ингээ хөрсөн дээр нь очих ногоо тариад ингээ Монголынхаа нийгэмд оролцоод байх шаардлагагүй. Гэхдээ Монгол тийм соёлын ч юм уу соён гэгэрүүлэх үзэл санааны ч юм уу тийм юу очрол маш чухал юм санагдаж байна. Тэгэхээр тийм хөдөө зүйлийг бол занаас хийж болно л доо. Тэгэл одоо би зүгээр хамгийн ихний жишээ гэхэд Unlock podcast гэдэг талхан үздэг л баг. Тэгэл тэр гурван залуу яг нэг нь яг Монголд ирэхэд байдаг ч гэсэн ихэнх хоёр тэр ах эгч хоёр эгч бол ихтэй гадаад л байдаг. Гэхдээ тэр оюуны маш олон тийм сонирхолтой зүйлүүдийг зүгээр интернетээр дамжуулаад хүмүүс авчирж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү оюуны ажил хийж нийгэмдээ тусалж болно л доо. Заавал Монгол өвч ногоо тариал нийгэмдээ оруулан алдсан гэх албагүй л дээ. Тэгэхээр дахиад ер нь бол тийм дахиад харж байгаа нэг шинэ боломж яаж оролцож болох вэ гэдэг л юм уу. Дахиад нэг харах ёстой юм шиг байна. Тэгвэл манайхан яг дэлхийд бас ялгаагүй маш хурдан ингээл явж ин л да ингээл яах гэж байгаа юм гэдэггүй бүгдээрээ яарал заримдаа нэг жоохон поз аваад яг яах гэж байгаа гэж жоохон асуухгүй бол биднес нөгөө нэг эрчимд нь ороод ингээд нэг л их ядарсан ингээд сандарсан ихийг бүтээсэн хүмүүс тэгээд сүулт нь харахаар яг юуны төлөө яах гэж байгааг мэдэхгүй явж байгаа санагдаад тийм манайхан Монголыг ярихаар бүгдээрээ дэлхийд гарна дэлхийд Дэрсэд өрсөлдөн эсвэл нэг дэлхийн хүмүүс таалдах гэх нэг жоохон ингээл манайхаа нэг жоохон ялангуяа улс төрчдөн ингээл харж байх манайхан дандаа нэг гадаад хүмүүс таалагдах гал хичээгээд ам санагдаад тэр нь жоохон өрөвдөлтөй яах юм бэ тэгээд биднээс таалагдсан таалагдсан угаасаа тэртээ тэргүй биднээсийг хараад сууж байгаа шүү дээ манай гэр орол ямар байна манай утаа ямар байна тэр манай гэр одоо гэдэг ямар 0 гэдэг л гадуургаа 0 ямар байна тэрийг хараад тэртээ тэргүй биднес жүжиг тавиад тэр хүмүүсийн толгой эргүүлж чадахгүй учраас тэр хүмүүс таалагдах гэж нэг худлаа үнэн жүжиг тавиад хэрэггүй тэр нөр зүгээр яг чин сэтгэлээсээ биднес хаашаа явж яах гэдэг байгаа нэг жоохон second зур тийм нэг поз аваад болно харчвал зүгээр юм санагдаад байна шүү. Тэгвэл бүгдээрээ л нүдэлгүй гэдэг юм санагдаж заримдаа. Юм бодож юмд савцж байхаар урдах юмнуудаа урагштайхан шиг сайн хийгээд явж ивэл Монгол маань хөгжихнэ гэж хэлэх гээд байна уу юу? Тэг ер нь бол тийм. Бол ингээл олон юм руу савлал юм санагдаж шүү заримдаа. За маш их баярлалаа. Одончимгээ уг нь төгсгий гэж бодож байсан бас нэг асуулт асуумар санагдлаа. Сая Монголынхон хөгжил соёлыг бас ярьж байна. Францын соёл гэхээр улс орон болгон өөр ингэсэн соёлтой тий үнэт өвтэй түүхтэй байж байгаа. Францын соёл гэхээр ер нь юг хэлдэг юм бол тэр сайхан хоолны соёл нь юм уу, вино юм уу, хувцсны ертөнцийн юм уу, юу юм бол уран зураг юм уу? Ер нь Франц соёл гэхээр ямар утга учиртай юм байдаг юм бол? Миний зүгээр ингэ ажилласаар яг ерөнхийд нь жоо товчлоод ярих юм бол эднүс Франц хүмүүс байгаа одоо юу гэдэг ур чадвараа ирээдүйн одоо гэдэг хүмүүс ирээдүйн хойч үедээ амар сайн хөгжүүлж чадсан юм билээ. Хэрвээ та хоол идэх хүн бол одоо юу гэдэг мастер шеф бол тэрийг маш сайн ингээд нөгөө үедээ дамжуулж чаддаг. Хэрвээ та одоо сайн ингээд вино одоо юу гэдэг вино ингээд амсаж чаддаг хүн бол тэрийг дараагийн үедээ маш сайн дамжуулж чаддаг. Одоо тэр нь бас одоо юу хувцс бүтээл дээр ч юм уу эсвэл уран зураг дээр ч юм уу ямар ч салбар дээр эдгээр сурсан зүйлээ нөгөө үедээ маш сайн ингээд боломжтой маягаар маш сайн дамжуулж явдаг болохоор одоо хүртэл эднүсийн хийгээд байгаа зүйл нь үн цэнтэй байдаг юм санагдсан шүү. Тэр нь амар чухал санагдсан. Яг бол сурсан юм нөгөө хойч үедээ маш сайн үлээж чаддаг. Энэ бол бүр гараанд соёл байх юм шиг санагдсан шүү. Ямар ч салбар дээр хоолч байна юу тий. Бүх салбар дээр эднэс юмыг маш сайн ингээд сурж авдаг юм санагдсан шүү. Savoir faire гэдэг юм. Тухайн хийж байгаа зүйлдээ маш тууштай үе дамжиж ингэж явдаг юм байна. Төгөлдржүүлж явдаг юм байна гэж хэлж байгаа шиг байна тийм ээ. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр их сонирхолтой ийм сайхан уран зураач залуухан эмэгтэйтэй бас амжилттай явж байгаа ингээ Францад Монгол сайхан эмэгтэйг та бүхэн тэгээд танилцуулсан гэж бодож байна. Тэгээд бас дагдаг мэддэг бас олон зарим хүмүүс танил хүн байж байгаа бах. Манай Globus podcast-ийн хувьд бол шинэ зочин байлаа. Тэгээд өөрийнх нь уран бүтээлийн ажилд маш их өндөр амжилтыг хүсье. Тэгээд дотроо бас бодоод төлөвлөөд Монгол орондоо
хийх юмсан бүтээх юмсан холоос ч гэсэн оюуны фитнес одоо өөх юмсан гэж бодож явдаг юм шиг би тэр ажлууд нь бас их амжилтыг хүсье. Тэгээд урилгыг минь хүлээж аваад ярьслаа гэсэн маш их баярлалаа. Хатан чимгээ. Танд бас маш их баярлалаа. Урьж оруулсанд. За баярлалаа. Тэгээд эрхэм сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо. За баярлалаа.